За сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ. Америкийн нэгдсэн улсын Пало Алто хотоос хонгороонор мэдчилж байна. За хонгороо бит хоёр хийж байгаа эхний дугаар. Тэгээд намайг дөнгөж хүүхдээ гараад байж хахад намайг coverсанд баярлалаа хонгороо. No worries. Тэгээд гээд өнөөдөр бит хоёр хонгорогийн сонгож авсан номыг оруулахаар бэлдээд байна. Номын манер болохоор Hidden Potentials. За тэгээд Adam Grant-ийн бичсэн 2023 онд хэвлэгдэн гарсан ийм ном байна. Монголоор одоо гарчгийн орчуулгыг бит хоёр сая бодож ялла. Нуугдмал потенциал, дадалт потенциал гэх юм уу? Ийм нэртэй ийм номыг сонгож авсан байна. За тэгээд ер нь бол сонгож авсан шалтгаан энэ бас их сонирхолтой альч салбар сектор хүний мэрэгжил онцлог те амьдралын альч одоо хэсэгт apply хийж болох хэрэглэж ашиглаж болох тийм хөөрхөн сургамжуудтай ер нь яг грантын номнууд бүгдээрээ тийм байдаг. Тэгээд бас манай сонсогчдод хэрэг болох болов уу гэж бодсон юмсан дээр сонгосон байгаамаа. За тэгээд уламжлалт story хонгороо битгаар бүлгээр нь хуваагаад яриад явуулна. За тэгээд ном руу гарахаас өмнө спонсороо дурдъя. Think Pharma, Quality for your health, made in Germany. Таны эрүүл мэндэд чанарыг Германд үйлдвэрлэдэг Think Pharma. За тэгээд эхний бүлэг рүү орохоос өмнө ном маань болохоор ерөөдөө нэгэн жишээгээр эхэлдэг, нэгэн үйл явдлаар эхэлдэг байгаа. Тэр нь бол 1991 оны нэлээд тийм цэврүү хүйтэн хаврын нэгэн өдөр байдаг. За тэгээд энд юу болсон бэ гэхээр шатрын тэмцээний тухай ярьдаг байгаа. За тэгээд ерөнхийдөө болохоор Америк нэгдсэн улсын бүхэл хотуудаас шалгарч гарсан хамгийн шилдэгүүд нь энэ өдөр цуглаад Америкийн шатрын аваргын төлөө хүүхдүүдийн ахлах сургуулийн хүүхдүүд шатрын аваргын төлөө оролцдог. За тэгээд энэ чинь бол хвчлэн дандаа Нью-Йорк хотын тэр элит сургуулийн хүүхдүүд бол шатрын аваад дандаа тэмцээнд нь төрүүлж ерөөдөө сүүлийн 3 жил дараалан энэ сургуулийн хүүхдүүд төрүүлсэн байдаг байгаа. Тэгээд учир нь гэх юм бол элит сургуулийн хүүхдүүд яхаа аргагүй анханаас нь нэг шатрын тэмцээнд бэлтгээд бүр ингээд мэрэгжлийн багш нартай багаас нь ингээд шилж аваад өчнөө олон жил бэлтсэн тэр хүүхдүүд их төрүүлдэг байсан. Гэтэл энэ удаа бол нэгэн мэдэгтэргүй тэр зүйл гарч ирсэн болохоор Raging Rooks гэдэг нэг баг жижигхэн баг гарч ирсэн юм байна л да. За тэгээд энэ багийнхан болохоор Нью-Йорк хотын Бруклин байдаг жижигхэн баг гарч ирээ. За тэгээд онцлог нь юу байсан бэ гэхээр хвчлийн шатрын тэмцээнд оролцож байгаа болохоор ийм баян чинэлэг айлын хүүхдүүд тэгээ цагаан хайрстай хүүхдүүд хвчлээ оролцож дандаа төрүүлдэг байтал энэ хүүхдүүд нь болохоор 6 хар хайрстай хүүгүүн. За тэгээд нэг латино гаралтай хүүхд, нэг Америк гаралтай, ийм Аз гаралтай, ийм багаас бүрдсэн ийм баг ингээд харахад энэ одоо шатар тоолж чадах юм уу гихмээр тийм хүүхдүүдэд гарч ирээд тэгсэдэ болоод энэ тэмцээнд маш амжилттай оролцоод нэг мэдсэн чинь энэ бол анх удаа энэ шатрын тэмцээн ингээд төрүүлсэн байдаг байгаа. За тэнцэнээс юу олцсон бэ гэсэн чинь гол нь цөм болсон цаана агуулга нь болохоор шатрын энэ багийг бүрдүүлсэн шатрын коучтэй дасгалжуулагч болох Maurice Ashley гэдэг хүн гарч ирсэн. За тэгэхээр тэр нь болохоор яагаад энд энэ түүхийг анх ярьсан бол хэрэглэх болсон тухай цааш нэг яриад байх болно. Ер нь ингэж юу гэж хэлэх гээд байна гэхээр анханаас нь энэ шатар цай хөвгтөн гэж шигшиж авцсан баг бүртгүүлээгүй байсан. Тэр нь болохоор энэ жилийн өмнө л анханаас нь за энэ хүүхдүүдийг шатарт сонирхолтой за тэгээд энэ хичээлэх боломжтой цаг нь байна уу гэдэг хүүхдүүдээс нь шилж аваад тэгээд энэ багийг бүрдүүлээд хийсэн. За гэтэл анхнаасаа тэр төрсөн шатарт л төрсөн тийм одоо ур чадвартай хүүхдийг сонгоогүй. Гэхдээ энэ юу гараад ирсэн бэ гэхээр тэр нуус намайг бол дал потенциалын энэ хүүд дасгалжуулагч тэр хүүхдүүдээс гаргаж ирснээрээ энэ цаашны шатрын тэмцээнд төрүүлэх боломжийг нь олсон байдаг юм аа. За тэгэхээр ном маань болохоор хэлж байгаа нь болохоор хүн болгонд өөрийнх нь тийм нууцлагдмал чадамж потенциал байдаг. За түүнийг хэрхэн гаргаж ирж, түүнийг хэрхэн амьдрал дээр гаргаж ирж та түүнийг хэрэгжүүлж болох боломжтой энэ хүн номоор та бүхэндээ одоо танилцуулах болно гэж байна. Тэгээд энд нэг хэд хэлж байгаа зүйл номон дээр бас нэг онцлогч чадвар нь болохоор хаанаас эхэлсэн биш те анх чаддаг байсан уу чаддгүй байсан уу гэдгээсээ биш харин хэр зэрэг хол
одоо замыг туулж одоо хэр зэрэг гарч ирсэн бэ гэдгээс нь энийг бол гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны дээр туулж ирсэн зам хичнээн тэр илүү их дэвшилт гаргаж ирсэн тэдгээр зүйлийг нь илүү их одоо амжилт гэж харж хэрэгтэй маа гэж байгаа юм. За тэгэд мэдээж энэ ч ном болохоор анханасаа тэр ерөөс төрцөн юм шиг тэр авиасуудыг бол няцаагаагүй. Гэхдээ төрцөн биш авиас байсан ч гэсэн цаана зүйл байдаг. Тэрийг одоо бүтэнээр нь гаргаж ирэх боломжтой маа гэдэг нь болохоор ном маань нэлээд онцолж хийж байгаа юм бэ те. За тэгээ ном маань ерөөхдөө амбицтэй. Өөрөөр хэлбэл одоо үр дүн гэхээс илүү харин та хүн гэдэг зүйлээрээ харин aspiration тэг хүсэл тэмүүлийг хэрхэн гаргаж ирээд хүн гэдэг талаас ямар хүн болох талаас нь илүү энэ дээр фокуслж ном маань гарч гэлж байгаа маа. За тэгээд энэ хэсэг дээр бас нэг жишээ дурддаг нь болохоор яа харахгүй хүмүүсийн тэр потенциалыг нуугдмал тэр потенциалыг гаргаж ирэхэд бол нэг нь одоо тод жишээ бас нэг байсан болохоор 1980-ад оны үед хийсэн тийм судалгаа байд юм байна л да. Теннисийн мужид хийсэн судалгаа. За тэрний талаар бараг 80-ад сургуульд 11,000 сурагчдад хийсэн судалгаан дээр ингээд харсан чинь ямар цэцэрлэгт байхдаа ямар багшаар удирдуулж ямар багшийн доор ямар багшид одоо заалгуулсан нь сүүлрүүгээ 25 настай болоод том болоод харахад тухайн үедээ хэр зэрэг цалинтай ажилда өндөр цалинтай байна уу одоо бага цалинтай байна уу гэдэгт нь маш томоор нөлөө үзүүлсэн ийм зүйл гарч ирсэн байсан юм байна. Тэг яагаад цэцэрлэгийн багш нь одоо байгаа өөрийнх нь олж байгаа орлоготой нөлөөлч вэ гэдэг ингээд харангууд хэрвээ цэцэрлэгийн багш нь тухайн үедээ илүү их одоо туршлагатай багш хэрэг таарсан байх юм бол дөнгөж цэцэрлэгээс авахгүй болоод өөрийгөө ил удирдах боломжтой, өөрийгөө ил эрхэлэх боломжтой. За тэгээд олон нийтийн донд бие авч явах боломжтой. За тэгээд дисциплин буюу ямар нэгэн зүйлийг тууштай хийх боломжтой болсон тийм хүүхдүүд цэцэрлэгээс нь бэлдээд эхэлчихсэн байсан бол тэр нь цаашдаа бага ангид ороод дунд ангид оронгууд бага ангидынх нь бусад хүүхдүүдээс илүү их тэр чадвараараа сайн болчингууд багийнх нь багш нь буцаага тэрийг илүү их хөгжүүлээд явдаг те дунд ангид нь дахиад тэр нь хөгждөг. Ингээд цаашлаад дөнгөж цэцэрлэгийн багш нь жижигхэн юм нөлөөтэй юм шиг боловч сүүлд нь амьдралд нь ийм тоо нөлөө үзүүлэх боломжтой гэдэг юм байна гэдгийг харж байгаа юм. Тэгэхээр гадна талаас нь хэр зэрэг нөлөө үзүүлсэн нь бас ингээд эцэст нь амьдралд нь том нөлөө болж ингэж гарч ирж байгааг нь болохоор энэ судалгаар гаргасан юм байна л да. Ерөнхийдөө номон дээр ингээд цаашлаад яриад байх болно. Энэ ном маань болохоор ерөнхийдөө 3 бүлгээс бүрдэж байгаа. За тэг эхний хэсэгт нь болохоор том хэсэгт нь болохоор specific characteristics одоо өөрөөр хэлбэл тийм тодорхой энэ ч бол характерийн одоо чадамжууд гэж хэлдэг байгаа байхгүй скиллүүд яаж сурах хэрэг боломжтой. Энийг болохоор энэ номон дээр ярьж байгаа тэр чадамжууд нь болохоор төрсөн характер биш харин илүү их олж авах боломжтой тийм характер гэдгээр нь ингээд яриад явах болно. Тэрийг хэрхэн одоо олж авах боломжтой вэ? За дараагийнх нь болохоор хэсгээр нь болохоор мотивац буюу одоо төсөл тэмүүллийг хэрхэн удаан байдлаар бариад тэр structure одоо боломжийг нь хэрхэн бүрдүүлчих боломжтой. Яа тийм төсөл тэмүүлэл гэдэг чинь нэг өдөр байж сүүл рүү ингээд за бүтгэхгүй юм гээд хаях магадaltaй байдаг шүү дээ тий. Тэрний оронд тэрийг удаанаар хэрхэн одоо авч явах вэ? За тэгээ сүүлд нь болохоор сүүлийн хэсгээр нь болохоор боломжуудыг хэрхэн эрэлхийлж тэр боломжуудыг хэрхэн илүү өөртөө одоо олдох байдлаар ихсгэх вэ гэдэг. За тэр үеүүдээр нь яриад явах болно. За тэгвэл энэ характер гэдэг чадамж skill гэдэг талаас нь энийг хэрхэн илүү сайн болоход те илүү сайжруулах вэ гэдэг. Ингэж яг getting better гэж аахгүй илүү сайн болоход яаж илүү сайн болох вэ гэдэг дээр нь яриад явъя гэж бодож байна л да. За энэ дээр болохоор энэ чадамжийг гаргаж ирэхэд яхаарахгүй хэд хэдэн зүйл хэрэгтэй болно. Нэг нь болохоор ая тохгүй байдалд тий асуу цогцох. Ерөөсөл ингээд ямар нэгэн шин зүйлийг сургадал ая тохгүй байдал маш их хэрэгтэй учирдаг. За тэрэнд хэрхэн дасан зохицох вэ? За тэгээд мөн шинэ мэдээллүүдээ хэрхэн өөртөө шингээж авах вэ? За тэгээд ийм зөв төгс биш байдлыг хэрхэн хүлэмжшүүлэх вэ гэдэг эдгээр 3 зүйлийг хэлэх болно. Яриа явах болно. За тэгвэл ая тохгүй байдал дээр хэрхэн одоо тухтай байх вэ гэж
байгаа юм л да. За тийм дээр энэ талаар нь ярихад бол нэг жишээ хэлж байгаа юм. Тэр нь болохоор олон хэлээр ярьж чаддаг хүмүүсэд нэг жишээ байгаа юм. За тэд нар бол ингээд олон хэлээр ярьж чаддаг polyglots гэдэг шүү дээ, тий. Нэг Сара гэдэг эмэгтэй болохоор ерөөсө 5 хэлээр маш чөлөөтэй ярьдаг. За тэгээ 4 хэлээр бол ерөөхдөө ярианы төвшөнд ярьчин. За тэднээс гадна дахиад 6 хэлээр болохоор дунд зэргийн төвшөнтэй ингээд ярьдаг юм байдаг. За тэгээ энэ чинь зөвхөн олон хэлээр яриа зогсохоос гадна тэр хэлүүдийг бол маш түргэн хугацаанд сурдаг. Жишээлбэл юм бол 2 сар Чех улсад байгаа Чех хэл сурсан байх жишээтэй 3 сарын дотор одоо Унгар улсад байж байгаа Унгар хэлийг за Арабт очиод дараа нь Араб хэлийг 2 сарын дотор сурах гэх мэтчлэн маш богино хугацаанд тэдгээр хэлүүдийг сурсан байдаг. За ингээд энэ олон хэлээр ярьдаг хүмүүсийг ингээд харахаар энэ төрөлхийн авгаас авьяастай хүмүүс л ингэж олон хэлээр ярьдаг байх гэж бодогдож байгаа боловч яг ингээд үнийн эртээр ингээд олоод харангууд тэр хэлээр ярьж байгаа нь болохоор төрөлхийн биш харин олж авсан чадвар байдаг гэдгийг нь харж байгаа юм. За энэ Сара гэдэг хүний түүхийг хараад үзэхээр багтаа болохоор ерөөсө хэлээр ярьж чаддгүй зөвхөн англи хэлтэй. Тэгээд 2 хэлээр ярьж чаддгүй 18 нас хүртэл зөвхөн англи хэлээр мэддэг байсан. За тэрнээс гадна түүний дараа ерөөсөө яаж хэлийг сурах боломжтой вэ гэдэг чадварыг олж авснараа энэ олон хэлийг сурч чадсан юм байна. За тэгээд хамгийн гол нь өөрөө энэ Сара гэдэг хүний хэлжсэн нь болохоор тэр эвгүй байдалтай awkwardness тэгээд чадахгүй байх тэр ая тахгүй байдлыг харин ч илүү мотивац болгоод ая тахгүй байдал гэдэг маань өөрөө миний өсөл төгжөлтөнд сайн юм аа гэдэг үднээс нэгэд хараад эхлэнгүүд аль болох нөгөө нэг discomfortтэй энэ тухгүй байдлыг эрэлхийлээд эхэлдэг болно. За тэгэнгүүт хэл сурах гэдэг маань тэмцээ маш амархан болоод ирдгээ гэж байгаа юм. За тэгэд үнийг хийхин тулд мэдээж бас нэг хэдийдэн төрлийн арга барилууд хэрэгжилж болно. Тэр нь болохоор өмнө нь хэрэгэлдэг байсан арга барилаа хаях. Энэ бол хамгийн ихний таны хийж зоригтой хийх ёстой алхам. За тэгээд өөрөөр хэлбэл түүнийг нь тэгээд ийм ая тахгүй байдалтай одоо хайрцагнаас гарна гэдэг шүү дээ. Тэр зүйлийг эсрэгээр ингээд хүлээн зөвшөөрөө тэр зүйлийг харин ч илүүгээр энэ бол сурах боломж, энэ бол шинээр зүйл хийх боломж юм а гэдэг талаас нь хараад хийх хэрэгтэй. За тэгээд мэдээж ингээд ямар нэгэн сошиал зүйлийг сурахад бол мэдээж энэ болохоор сурах арга барил нь танд таарахгүй байж болно. За тэгээд тэрнээс гадна сурах арга барил нь таарахгүйгээс гадна эсрэгээрээ харин ч нөгөө танд таарахгүй байдаг сурах арга барилыг улам биш илүү сайн эзэмшээд тэрүүгээрээ хийх хэрэгтэй. За тэгээ бүр анцгаалan хэлж байгаа нь болохоор ямарваа нэгэн таск ямарваа нэгэн ажилд тохирсон арга барил гэж байдаг. Харин тэрнээс биш таны тохирсон арга барил гэж байдгүй. Энэ дээр юу хэлээр нөгөө нэг сурах арга барил гэж хэлдэг шүү дээ. Бидний одоо мэддэг жишээлбэл би болохоор илүү их нэг visual юм харж сурдаг. Эсвэл би уншиж юм сурдаг. Эсвэл би сонсч сурдаг гэдэг хүмүүс байдаг. Гэтэл энэ ном дээр хэлж байгаа болохоор харин тэр биш. Эсрэгээрээ тэр тасканд нь таарсан хийх ч байгаа ажилд чинь таарсан арга барил гэж байна. Энийг судалгаа хийсэн юм байна л да. Тэгээд ийм шинжлэх ухааны судалгаа хийсэн тийм номыг ойлгоод хин илүү сайн ойлгох вэ гэдэг үүсэн. За тэгсэн чинь тэрэн дээр нь болохоор сонсоод ойлгож илүү амар ойлгож байна эсвэл уншаад илүү сайн ойлгож байна гэсэн чинь энэ дээр болохоор уншаад сайн ойлгосон байсан хүмүүс илүү хамгийн сайн ойлгож байсан. Хэдийгээр зарим хүмүүс нь би сонсохоор юм сайн ойлгоод ингэж хэлжсэн боловч уншсан хүмүүс нь илүү сайн байсан. За тэгвэл шинэ хэл сурах болонгууд яадаг вэ гэхээр зөвхөн унших биш харин ярих тэгээд биеэрээ байх гэдэг арга барил нь илүү сайн үр дүн авчирдаг байсан юм л да. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр та өөрийнхөө дээр арга барилыг хуучин эзэмшсэн арга барилаараа хийх биш харин сурж байгаа тэр зүйлдээ таарсан арга барилыг нь олж тэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй юм аа гэж байгаа юм. За тэгээд түүнээс гадна өөрөө зориудаар тийм эвгүй байдалд орох deliberately awkward тэр нь болохоор тэр эвгүй байдал өөртөө юм би энэ чадахгүй биш үү гэсэн зүйлийг зориудаар очиж хайж олоод тэгээд тэрэн дээрээ өөртөө чаленж хийж өгөх. За тэгээд энэ нөгөө нэг Сара гэж хүн болохоор шинэ хэл сурахтаа бүр ингээд тэр эвгүй байдлаа улам ингээд сайжруулдаг. За тэгээд бүр ингээд ямар ч зүйлээс ичихгүй анх сураагүй одоо бүх үгээ мэдэхгүйсэн ч гэсэн хамаагүй мэддэг үгээ нийлүүлээд ярьж эхэлдэг. Тэр орчиндаа бүр ингээд уусаад ороод тэгэнгүүт дахиад эвгүй байдалд улам сайн орох болгондоо улам сайн юмудаа тэр хэллээ маш хурднаар сурд юм байна л да. Энэ нь л ерөөсөө тэр олон хэлийг сурах тэр арга барилын хамгийн чухал зүйл нь байсан. За тэгэхээр энэ чинээс болохоор энэ бол
нэг төрлийн одоо өөрөө хэрэгжүүлэх боломжтой чадвар. За тэгээд ерөөсөө тэр discomfort тэ эвгүй байдал өөртөө аятахгүй байдлыг ерөөсөө эрэлхийлээд тэгэх юм бол харин эсрэгээрээ одоо хөөчих болно. Аятахгүй байдал гэдгийгээ нэг төрлийн чаленж гэж аваад за аятахгүй байдал гэдэг нь өөрөө буцаагаад миний одоо шин зүйлийг сурах тэгээ цаашдаа хөгжих тэр зүйлийн одоо уг үндэс болт юм аа. Энийг бол улам сайн сайжруулт юм аа гэдэг тийм майндсеттэй болонгод одоо дараачийнх нь одоо алхамд хүрэх илүүдэх болт юм байна гэдгийг энэ хэсгээр хэлж байгаамаа. За хоёрдугаар бүлгийн хувьд болохоор бид одоо human sponges буюу энэ мэдээллийг спонжийг хүлээж авдаг хүмүүсийн талаар ярилцгуулна. За тэгээд яагаад спонжтой зүйрлүүлж байгаа вэ гэхээр зохиогч маань маш сонирхолтой жишээг авсан байгаа. За хагас тэрбум жилийн өмнө манай гариг дээр нэгэн галтуулын дэлбэрэлт болоод маш олон төрлийн хортой бодис, фосфорууд агаарт игдэж далаа шингэжилтэй. За энэ үеэр болохоор нийт одоо амьд организмын манай гариг дээрх амьд организмын 4/3 нь устж үгүй болсон байна. Харин яг тисэж одоо үлдсэн амьдтын нэг нь юу вэ гэхээр энэ далайн спонжууд байсан байна. За энэ далайн спонжууд амьд үлдэхээс гадна бүр далай тэнгисийг ноёрхсон байна. Энэ амьтад нь болохоор яг гаднаас харахад бол ингээд амьгүй юм шиг харагдах боловч ургамал юм шиг харагдах боловч энэ амьтад нь болохоор одоо манай гаригийн хамгийн урт хугацаанд оршин буй амьт юм байна. Одоо зарим нь бол нийт одоо 2000 жил амьдарсан юм төвхтэй байна. За тэгээд энэ амьт нь өөрөө яадаг вэ гэхээр далай тэнгис өөрсөндөө хэрэгтэй шимт ижилийг аваад тэгээд ам зуух чадвартай янз бүрийн токсик бодис байвал тэдрийгээ бас ялгаад өөрийн гэсэн үрүүд магуултай хэм чадвартай мундаг амьтад байх нэ. За харин хүний хувьд яадаг вэ гэхээр одоо энэ спонж шиг байх нь бол ерөөсөө одоо зан чанарын ур чадвар юм байна. За тэгээд өөрийнхөө одоо ингээд өөртөө хэрэгтэй мэдээллийг олж аваад тэрний хэргийг нь гаргана гэдэг бол одоо өөрт байгаа дал потенциалыг нээн илрүүлэх тийм одоо илрүүлэхэд одоо хэрэгтэй ур чадвар болт юм байна. За хүн одоо өсч хөгжөөд сайжирна гэдэг нь бол одоо хэр их хэмжээний мэдээлэл авахаас илүүтэйгээр ямар төрлийн чанартай мэдээлэл авч байгаас хамаарах юм байна. Тэгэхээр одоо тооноос илүү чанар гэж үзэх нь тийм ээ. Хэрэг тэрэггүй баахан мэдээллийг толгойд ирэхэд цуглуулад байхаас илүүтэйгээр чанартай цөөхөн тооны мэдээлэл авах нь чухлаа гэсэн үг. За тэгээд хүн одоо grow хийх буюу одоо ямар нэгэн зүйл сайжраад мэрэгших нь тэрнийхээ төлөө одоо хэр их мэрэлттэй чармаалтай ажиллахаас илүүтэйгээр тэрнийхээ төлөө хэр их одоо сайн зүйл сурах, хэрэгтэй зүйл сурахаас хамаарах юм байна. За үүнтэй холбоотойгоор зохиогч маань Melody Hobson гэх эмэгтэйн түүхийг одоо иш татсан байгаа. За энэ Melody гэх эмэгтэй болохоор бага насндаа маш их тийм зовлон зүдгүүртэй хүүхэд насыг туулсан ганц биеэжийн 6 хүүхэдтэй ганц биеэжийн одоо нэг хүүхэд. За тэгээд бага бахтаа бол эдний гэр бүл маш их гэрээсээ хөөгддөг, орон гэргүй олуудаа байж үзсэн юм хэцүү зовлонтой өнөө маргаашийн хоолояа гэсэн гэр бүл байсан. Гэтэл тэр том болоод одоо өнөөдөр бол маш амжилттай яваа хөрөнгө оруулалтын фирмийн гүйцэтгэх захирал Принстоныг сургуулийг төгсөөд одоо Принстоны сургууль түүний нэрээр бүтэн одоо коллежид нэрлэхээр болсон юм одоо эмэгтэй байгаа. За тэгээд энэ эмэгтэй өөрөө одоо бага наснаас юм спонж шиг байсан учраас түүний жишээг ингээд дурдсан байгаа. За тэгээд ер нь яг амьдрал дээр бол одоо бид ингээд спонж шиг байх тусмаа бид илүү их амжилтанд хүрэх одоо боломжтой болдго юм байна. За тэгээд спонж шиг байхын тулд бид нар аль болох эхлээд өөртөө self starter буюу альва зүйлийг өөртөө эхлүүлдэг, мэдээллийг ирж хайдаг, тэрнийхээ төлөө ингээд араас нь гүйдэг байх хэрэгтэй байна л да. За тэгээд ер нь бол Melody энэ мэдээллийг одоо өөртөө ингэж шингээж хэргийг нь гаргадаг нь бол бүр бага наснаас нь эхэлдэг байсан байна. Тэр хичнээн зовлон зүдгүүртэй ар гэрт үсч байсан ч гэсэн хичээлдээ бол маш их мэрийдэг, онц сурдаг, хичээлийнхаа хажуугаар маш олон төрлийн extracurricular юмд оролцдог сургуулийнхаа идэвхтэй оюутнуудын нэг байсан. За тэгээд том болоод тэрээр их сургуультай байх үедээ дадлаг хийж явах үед одоо John Rogers гэдэг нэлээд мундаг хөрөнгө оруулалтын фирмийн захиралтай танилцаад тэгээд тэр хүн хагасааны өглөө олгоо McDonald's өглөөний цайгаа уудаг байж л дээ. Тэгээ Melody тэр хүнээс суралцахын тулд өглөөний цайгаа уусан байсан хамаагүй McDonald's очиод тэр хүнтэй янз бүрийн талаар ярилцаад тэгээд stock market буюу хөрөнгөний зах зээлийн талаар илүү мэдээлэлтэй болсон байна. Тэгэхээр Melody бол ерөөсөө юм нөгөө
мэдээллийг ирж чаддаг тийм спонж байж л тээ. За тэгээд мелодигийн тараалаар дахиад үргэлжлүүлээд ярина. Гэхдээ бас нэгэн өөр жишээ дурдаад одоо яг юм спонж шиг хүн спонж шиг биш хүмүүсийн одоо хоорондын ялгааг харуулсан бас нэгэн жишээг зохиогч манд урьдсан болохоор энэ хоёр жадны тамирчин байгаа. За Хулиус Его гэх нэгэн залуу болохоор одоо хөдөөний Кенийн тосгонд өсч төрөнсөн нэлээд ядуу тог цахилгаан машин байдаггүй тийм тосгонд өссөн нэгэн байгаа. За тэгээд энэ баг бахта энэ Хулиус болохоор өөрийнхөө ахтай хэн хамгийн одоо энэ нэг модыг хэн хамгийн хол шидэж чадах вэ гэдэг тэмцээн зохиож хоорондоо уралдаж тоглолдог байсан. За ахлах сургуульд ороод тэрээр одоо дэлхийн хамгийн мундаг жаж шидэгч болохыг хүсч мөрөөддөг байсан. Гэхдээ тэрээр энэ тамирчин болоход одоо хэрэгтэй тийм янз бүрийн багц хэрэгсэл дасгалжуулагч бол ерөөсөй байгаагүй. 100% өөрийгөө дасгалжуулсан, өөрийгөө бэлдсэн тийм тамирчин байгаа. Харин түүний өрсөлдөгч Ихаб Абделраман бол одоо бас адилхан Египтэд нэгэн ядуу тосгонд өссөн. Түүний гэр бүл нь бол ямар нэгэн спортын талаар ойлголт байгаагүй. Гэхдээ 10 жилийнхэн багш нь түүнийг одоо жад шидэлтийн тэмцээнд оролцооч гэж санал болгосон чинь тэрээр анхны тэмцээнд ороод ялтай болжээ. За тэгээд 19 наснда дэлхийн залуучдын аваргын тэмцээнд одоо мөнгөн медаль хүрсэн ийм хүн байгаа. За цаасан дээр одоо ер нь энэ статистиксыг харьцуулахаар ар гэрийн хүүхдүүдийг харьцуулахаар энэ хоёр маань бол ер нь адилхан гарал ухсаат ийм хоёр тамирчин байсан. Хоёлаа ер нь хязгаарлагдмал боломж дунд өссөн, хоёлаа сокер тоглох дуртай ийм хүмүүс байсан. Гэхдээ биеийн хүчний чадвар, биеийн хэмжээг нь харахаар тэр хоёр бол Дэвид Голиаth байсан. Нэг нь том, нэг нь жижигхэн гэсэн үг. За тэгээд Ихаб бол одоо харваас ийм тамирчин биетэй, том, өндөр, хүчтэй тийм залуу байсан. Ер нь бол одоо спортлог гэсэн үг те. За Хулиус харин ерөөсөө тийм одоо харахад бол тамирчин гэхэргүй тийм хүн байсан. Намхан, туранхай, ийм чөөргөр байрын тийм хүн байсан. За тэгээд тамирчин болохын тулд тэрээр өөрийнхөө ур чадварыг л сайжруулж ийж Хулиус шөрөгдөхгүй бол яг байглаас бол заягдсан тийм давуу тал байгаагүй байна. За тэгээд 2010 онд буюу нийт одоо 7 жил бэлдсэний дараа Африкийн ТV аваргуудыг шалгалт тэмцээн болжээ. За тэгээд энэ үед болохоор Ихаб Хулиус хоёр хоорондоо өрсөлдсөн. За тэгээд Хулиус хүрэл медаль аваад Ихаб буюу нөгөө том биетэй алтан медаль авсан. Гэхдээ 1 жилийн дараа Хулиус бол улсынхаа үндэсний рекордыг эвдээд Ихаб буюу нөгөө том биетэй 5 дугаар хайранд ороод Хулиус 1 дугаар хайранд орсон байна. За тэгээд энэ амжилт яг яаж бий болсон бэ гэж зохиогч Грант маань одоо жад шидэлтийн одоо дэлхийн топ 5 тамирчны 5 жилийн датаг харьцуулж үзчихэлтэй. Ингээд харсан чинь Хулиус буюу нөгөө чөөргөр тамирчин маань одоо өөрийнхөө ур чадварыг бол жил болгон тогтвортойгоор ахиулсан байна. Харин Ихаб нь болохоор одоо хувийн одоо тасгалжуулагчтай Финлянд улсад очиж одоо улсынхаа зардлаар спонсорууд болоод Финлянд буюу одоо жадны хамгийн шилдэг орон, жадараа шилдэг оронд очиод бэлтгэл хийгээд явсан байна. Гэхдээ Ихабын хувьд болохоор хүн түнд юм заагаад хөшөө сурчдаг. Өөрийнхөө төлөө шинийг ирж хайж сурдаггүй тийм хүн байж л тээ. За тэгээд одоо санхүүжилтэн дуусаад тэтгэлэг олдохгүй үед бол тэрээр өөрийгөө бэлтгэл хийхгүй зүгээр бэлтгэлээ тэр жигт нь хайцсан байна. Харин эсрэгээрээ Хулиус болохоор өөрийнхөө өсөлтийг өөрийнхөө гарт авсан. Тэрээр одоо өөрөө янз бүрийн тийм айхтар тансаг өндөр зэрэглийн тасгалжуулагч бол байгаагүй. Түүний тасгалжуулагч бол YouTube гэж ярьж исэн байна. За тэгээд YouTube үзэнгээ тэрээр бусад тамирчид яаж одоо ингэж өөртөө хөгжүүлж ийн, юу н анхаарж ийн, өөрийнх нь сул тал юу гэх мэтчилсэн зүйлүүдээр анализ хийгээд тэгээд тэрэн дээрээ өөрийгөө тасгалжуулсан байна. За тэгээд тэрээр 2015 онд дэлхийн аварга болсон. Ерөөсөө цэвэр өөртөө л одоо тасгалжуулалт хийгээд энэ амжилтанд хүрсэн байна. За тэгэхээр энэ хоёр хүний жишээн дээрээс бол бид нар одоо proactive байх, reactive байх хоёр ингээд ийм хүмүүсийн талаар ойлголт авлаа. Proactive хүмүүс яадаг вэ гэхээр өөрт нь боломж байхгүй ч гэсэн түүнийг ирж хайгаад түүнийхээ төлөө тэмцдэг байх нь reactive хүмүүс яадаг вэ гэхээр
боломж байхгүй бол тэгээд зогсчдөг. Хүн юм заагаад өгөл сурчдаг тийм төрлийн хүмүүс байдаг байх нэ. Тэгэхээр энэ жишээн дээр бол одоо хуулиес нь илүү спонж хүн байсан гэж ойлгож болно. За тэгээд дараагийн одоо үргэлжлэл маань буцаад Melody-гийн түүх рүү орж байгаа. За Melody бол одоо 10 жилийн төгсөд Harvard болон Princeton сургуулиудад тэнцсэн. За тэгээ Princeton сургуулийн түүнийг одоо сургуультай орооч гэж ятгахын тулд нэгэн өглөөний цайн дээр түүнийг өрсөн байгаа. Энэ өглөөний цайн дээр Melody Bill Bradley гэдэг NBA-ийн од тухайн үедээ байсан үргэлжлүүлээд Америкийн нэгдсэн улсын сенатор болсон ийм мундаг хүний хажууд суусан. За тэгээд энэ цагаас хойш тэр хоёр танилцаад Bill Melody-гийн ментор нь болохоор болсон. Яг л яг тэр өглөөний цайны үеэр Melody Bill-с маш олон төрлийн асуултуудыг асууж гин л дээ. За тэгээд энэ менторшип маань хэсэг хугацаанд үргэлжлээд Melody-тэй улам дотн харилцаатай одоо улам те зузаан харилцаатай болсны үндсэн дээр нэгэн өдөр нөгөө Bill маань нэлийн ширүүхэн шүүмжлэл хэлж гин л дээ фидбек өгсөн байна. За сагсан бөмбөгчин байх үед энэ Bill-ийн хувьд бол одоо маш олон авьяаслаг тамирчид яг энэ Melody шиг авьяастай хүмүүс хитрхи амиа хичээгээд бусдаа бөмбөгөө дамжуулахгүй амиаддаг байхыг нь бол олонтойгоо харж исэн. Тэгээд яг Melody чи яг ийм одоо хүн болчих эрсдэл байна. Чи жоохон болгоомжтой байхгүй бол чи өрөө болгоно ингэж те ганцааршилт бусдын анхаарлыг татдаг тийм хүн байгаад байна. Тэгээд энэ бол тийм бас сайн зүйл биш ээ гэж хэлсэн байна. За энэ үед нь бол Melody нэлээд одоо шүмжлэлтэйгээр хүлээж авч л тэ энийг за гомдонгуйч юм а. Гэхдээ хэдий яг энэ үед уйлмаар байсан ч гэсэн тэрээр нулимсаа төвчээд за ер нь одоо спонжиг өөртөө хэрэгтэй мэдээлэл авахын тулд бид нар одоо мэдээлэлээ авахдаа зөв бурууга фильтр хийх ёстой байдаг. Харин энэ хүн болохоор миний төлөө зөв зүйл хэлж байгаа учраас би энэ хүний үгэнд ороод цаашдаа өөрийнхөө сул талыг сайжруулах хэрэгтэй юм байна гэж ухамсарласан учраас тэрээр уйлаагүй харин эсрэгээрээ яг энэ нөгөө Bill-ийн Melody төгсөн зөвлөгөөг дагаад өөртөө анхаарч эхэлжээ. Тэгээд аль болох тэрээр одоо нөгөө очисон өрөө олгондоо ингээд хүмүүсийн анхаарлыг татаад хэрэг тэргүй асуулт асуух гэдэг илүүтэйгээр яг тэр нөгөө балансыг тааруулах тал дээр анхаарч эхэлсэн байна. За тэгээд энэ одоо өгсөн зөвлөгөөг энэ маш constructively буюу одоо эргээр хүлээж авсанд нь бил талархаж энэ хоёрын одоо коучинг харилцаа үргэлжлээд тэгээд харилцаа нь улам одоо урт хугацаанд үргэлжилсэн байна. За тэгээд тэрний үндсэн дээр энэ Bill Melody-г Starbucks-ийн үүсгэн байгуулагчтай танилцуулаад өнөөдөр Melody Starbucks-ийн одоо төлөөлөн удирдах зүйлд байдаг. Мөн тэгээд Melody-гийн 20-ийн өдөр Bill одоо аавынхны оронд аав болж нөхөрт нь Melody-г гардуулсан байна. За тэгээд ер нь бол маш олон төрлийн хүмүүс энэ одоо constructive criticism буюу өөрийнх нь төлөө хэлж байгаа шүүмжлэлийг хүлээж авахд их дургу яраагцалдаг. Гэхдээ Melody-гийн жишээн дээр бол одоо энийг өөртөө хэрэгтэй байдлаар аваад Melody яг өөртөө аваргууд бол ер нь дасан зохицох чадвар сайтай байдаг гэж хэлсний үндсэн дээр ингээд сайн сайхнаар төгсөж байна. За тэгээд яг энэ бүлгийн төгсөд болохоор ингээд 2-3 хүний жишээ авлаа. Гол нь энэ C-sponge-тай зүйрлүүлж ярих юм бол одоо C-sponge, далайн спонжууд нь бол ингээд дахин өөрийнхөө те үр удам гэх юм одоо залгамж халааг ингэж бий болгодог байна. За тэгэхээр тэхийн тулд хүмүүс бид нар бас ингээд өөрсөндөө хэрэгтэй мэдээллийг хүлээж авахаас гадна өөрөө хөгжиж одоо болоод те өөрөө хөгжсөний дараас бас ингээд өөрсдийнхөө хүлээж авсан мэдээллийг бусдаа тарааж түгээж тэр бусдын одоо өсөж хөгжих боломжийг бүрдүүлэл жинхэнэ далайн спонжтай адилхан тийм одоо үйлдэл болох нэ гэдгээр одоо энэ бүлэг маань дуусж байгаа. Тэгээд хүмүүсийг одоо энэ өөртөө хэрэгтэй мэдээлэл авахтаа нэгдүгээр хэрэгтэй мэдээллийг чухал мэдээллийг нь фильтр хийгээд хэрэггүй мэдээллийг бол ялгаж орхих. Тэгээд мэдээлэл болгон бас бүх хүнд хэрэгтэй биш гэдгийг ойлгох. Тэгээд хэрвээ боломж нь байхгүй ч гэсэн өөрийнхөө төлөө ирж хайгаад боломж болцоо юу байна тэрэн дээр суурилж одоо цаашдынхаа тий ур чадвар арга барилаа хөгжүүлэх тал дээр ингээд анхаараач гэсэн зөвлөгөө өгөөд энэ бүлэг маань дуусч байгаамаа. За тэгээд дараагийн бүлэг нь оръё. Энэ бүлэг нь болохоор structures for motivation буюу одоо мотивац хэр зэрэг удаан хадгалж явах вэ? Түүнийг хэрхэн урт хугацаанд байнга одоо байлгах вэ гэдэг талаас нь ярих болно. Ямар нэгэн тийм зорилгын төлөө
тодорхой хугацаанд те ер нь удаан ингээд ажиллаад эхлэхээр нөгөө анх галтай ингээд дүрлэж орж ирсэн мотивац нь алга болох хандлагатай байдаг. За тэгвэл тэрийг хэрхэн тэр мотивац олон дээр галаа асаагаад явах вэ гэж байгаа юм. За тэр нь болохоор яхаарахгүй scaffolding би одоо тодорхой хэмжээний шат хин нэгний дэмжлэг бол яхаарахгүй хэрэгтэй байдаг. Сөрөний хамгийн ихний бүлэгтээ хэлсэн чинь тэр одоо характерийн одоо чадамжууд тэ скиллүүд маань болохоор заримдаа хангалтгүй байдаг. За тэгвэл энэ чи болохоор хин нэгнээс тусламж авах тэ гадна талаас нь түүнийг жоохон тэр яг тэр нөгөө нэг тодорхой хугацаанд шат тавиад тэгээд тэр тулгарч байгаа асуудлаа даван гарах тэгээд талаас нь илүү хараад явах болно ярих болно. За тэгээ эхний нэг одоо хийж болох зүйл нь болохоор яхаарахгүй өдөр тутмынхаа grind те өдөр тутмын одоо хичээж байгаа, мэрэж байгаа тэр зүйлээ бас жоохон өөр талаас нь харж те өдөр болгон одоо махигаа өдөр болгон ингээд яхаар аюу хэцүү шүү дээ те бүр ингээд шүдэ зуугаад явна гэсэн үг. Тэрний оронд арай нэг өөр талаас нь харах боломж байгаа. Тэрнийг бол илүү өөдрөгөр харах зүйлээс нь ярьж байгаа юм л да. За тэгвэл энэ бүлэг маань болохоор нэгэн жишээгээр эхэлдэг. Тэр нь болохоор нэгэн охин Их Британий амьдардаг хөдөө тосгонд амьдардаг нэгэн охин Их Британий тэр хамгийн алдартай тэр хүчмийн одоо сургуульд өөрийнхөө аппликейшнийг өгсөн юм байна л да орох гээд. За тэрэн дээр нь орж чадаагүй. Тэгээд тэгсэн чинь сургуулийнх нь тэр шийдвэр гаргахтаа хийсэн нь болохоор чамд энэ хүчмийг сурахад тийм боломж чинь алгаа. Би махад тийм боломж чинь алгаа гэж хэлээд үгүй гэж хэлсэн. Гэтэл яг үний ихтэй бол үнэхээр тэр нь яг үнэн байсан. Учир нь хэм бол энэ охин бол сонсголгүй охин байсан байгаамаа. Гэхдээ тэрээр ингээд дараа нь ингээд харсан чинь хэдэн жилийн дараа ингээд харахад тэр бол хамгийн бүр маш алдарт бөмбөрчин охин болсон. Grammy Award-ыг шагналыг авсан хамгийн сайн классик одоо хөгжмийн зэмсгүүдээ болж тий бас шагналыг авсан. За тэгээд өөрийнх нь зөвхөн нөө хөгжмийг сонсгож бөмбөрийнхаа мэдрэмжийг сонсгож дэлхийд даяар хүмүүс ирж тий тоглолт нь ингээд бүр билет нь алга болоод тий пик дүүрдэг тим тоглолтууд хийж дэлхийн өнцөг болон бүрээ сонсдог байсан. Тим охин болж таарсан. За энэ хүн бол Evelyn Glennie гэдэг алдартай бөмбөрчин байсан. За тэгээд яасан бэ гэсэн чинь энэ охин сонсголгүй багтаа сонсголоо алдсан. За тэгээд ихсэн үед боловч хөгжмөний зэвсгээр сонирхол дуртай. За тэгээд бүх ингээд биеэрээ тэр vibration буюу одоо тэр ирж байгаа тэр сонсголын тэр долгионуудыг нь хөгжмийн долгионуудыг мэдэрч тэгээд тэрүүгээр бөмбөрөө тоглодог ийм хөгжимч байсан юм байна. За тэгээд мэдээж энэ сургуультай хамгийн анх тэнцээгүй. Гэхдээ тэр охин бол түүнээс хойш өөрийнхөө боломжоор ингээд дасгалаа хийгээд явсан. За тэгээд тэр үедээ сургуулийнхаа нэгэн өөрийнхөө тэнд сурч байсан сургуулийн хөгжмийн багш Ron гэдэг хүн болохоор зүгээрээ би чамд туслая гээд тэгээд улам нөгөө нэг хөгжмөө сайн мэдрэхтэн тусалсан. За тэгэнгүүтээ сүүлрээ хөлөөрөө тэгээд хөл нүцгэн тий хөл нүцгэн бөмбөрөө тоглодог. За тэгээд нөгөө ханнаас ойж ирсэн чимээг буцаж ингээ мэдрээд гараараа мэдэрдэг, арьсаараа мэдэрдэг. За тэгээд хацраараа хүртэл ингэж мэдэрдэг. За тэгэж ингэж бөмбөрөө тоглож сурсан байдаг. За тэгээд энэ чи гол нь юу юм бэ гэхлээр мэдээж өдөр тутам хийхдээ ингээд дасгалуудыг хийж яхад бол тэнд бол хэцүү зүйлүүд бас тохиолдож байсан. Заримдаа ингээд нөгөө бүх саснаар нь болохгүй. Гэхдээ гол нь хийж ясан зүйл нь болохоор тэр хийж байгаа зүйлийнхаа үр дүнг заавал үр дүн гаргах хэрэгтэй гэж өөрөөгөө ингэж дарамтлахын оронд харин ч өдөр тутам хийж байгаа жижиг алхмуудаасаа таашаалж тэрнээсээ баяр басаалан авдаг байсан. Өөрөөр хэлбэл алхмуудаасаа таашаална гэсэн үг шүү дээ. Тэр хамгийн сүүлчийн эцсийн бүрч биш те. Тэгээд ирэнгүүд илүү урт хугацаанд нөгөө мотивац чинь урт хугацаанд хийх боломжтой одоо гарах боломжтой болчихж байгаа юм л да. За тэгээд мөн ингэж нөгөө хөгжмөө ингэ тавалж явахдаа заримдаа мэдээж ингэ өдөр тутам тэр байнга шүдэ зуугаад хийгээд дасгалаа хийгээд ахаар ядарна. За тэрнээс залхагч үе гарч ирнэ. Гэхдээ тэр үед нь болохоор шаардлагатай байх юм бол төр зүр ингээд зай аваад өөртөө боломж өгөө тэр үеэр нь жишээлбэл зураг зурдаг ч юм уу те хийж байгаа юмнаас өөр зөөрөл имийг хийгээд тэгээд буцаад ирэнгүүт нь харин ч илүүгээр улам их ирч хүчтэйгээр тэр хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж харин улам ч их ирч хүчтэйгээр одоо шин
дараагийнхаа алхам руу очдөг байсан юм байна. За ингэж энэ охин маань болохоор бидний алдарт бөмбөрчин болсон сонсголог байсан ч гэсэн тий. За тэгээд бас нэг жишээ энэ гарч ирдэг нь болохоор яа та бүхэн Golden State Warriors сагсан бөмбөгийн багийн Steph Curry-г одоо сагсан нэртэй хүн байх бол мэдгүй юм байхгүй бах тий. 3 онооны шидэлтээрээ алдартай. За тэгээд ерөнхийдөө сагсан бөмбөгийг сүүлийн хэдэн жилд 10-оор нэргүүлж одоо тий 3-point shooter болж тий 3 онооны шидэлтээр алдартай болсон ийм хүн байна. За энэ хүн болохоор анх тий 2009 онд хамгийн анх гэд нэг сургууль байхад нь болохоор нэгдэж хүмүүс ерөөсө тоогоогүй ихэрчлэн нэг ахлах сургуультай сакс тоглоо тэрвэрлүүлээд их сургууль сакс тоглоо тэндээс хүмүүс ихэрчлэн та мэргэжлийн төвшин тоглохоор болдог. За тэр үед нь болохоор бас хүмүүс бол нэг сонирхохгүй л байсан юм байна л да. Гэтэл тэндээс нэг Brandon гээд дасгалжуулагч болохоор ерөөдөө Steph Curry гараад энэ ер нь боломж байх магадaltaй байна гэд ер нь сонгож авсан. За тэг гол сонгож авсан шалтгаан нь болохоор бусад тэр цагс тоглож байгаа оюутнуудтай харьцуулахад айгүй их тийм мэрэлттэй, хичээлтэй, за тэгээ дээрэс нэгээд их тийм мотивацтай тий баян ямар ч нэгэн зүйл дээр хин нэг буруудахгүй. За өөрөө энийг яаж сайжруулах гэсэн хандлагатай тийм байдлаар одоо дасгалаа хийж байгаа тэр хүүхдийг харсан. За тэгээд түүнээс хойш ерөөсөө хамтаа баян дасгал хийсэн. За тэгээд ерөнхийдөө болохоор Steph Curry болохоор ямар нэгэн зүйл одоо шин мэдлэгийг болохоор ерөөдөө өөр спонж шиг те бүр ингээд парампушгийн цаас шиг гэжтэй бүх зүйл ингэж өөртөө байдгааны шингээж авдаг байсан. За тэгээд дасгал ингээд байнга хийгээд нөхөө ялангуяа дар сагсан мөгийн дасгалыг байнга хийгээд ангууд зарим хэсэг дээр нь болохоор уйдгартай зүйлүүд бас болох болно. Гэхдээ үнийг нөгөө нэг сонгож авсан дасгалжуулагч маань болохоор тэр дасгалуудыг нь болохоор хооронд нь тодорхой хэмжээгээр хойлоод уйдгартай биш болгоод тэгэнгүүт удаан хугацаанд мотивац барьж аваад илүү дараачийн шат руу сайжрах тэр боломжтой бас юм байна л да. Тэгэхээр ямар нэгэн одоо өөрийнх нь хийж байгаа нь болохоор сагсан бөмбөгтөөр хожихын тулд болохоор хожихын тулд ганцхан зам байсан. Тэр зам нь болохоор өдөр болгон сайжрах. Өдөр болгон сайжрахын тулд дасгал маань болохоор дасгал хийж байгаа тэр өдөр тутам адилхан юм хийж байгаагаа ерөөсөө тийм уйдгартай зүйлс гэж харахгүй байх. Тэний тулд нь болохоор завсарт нь болохоор бас ингэж төр зур тэрнээсээ завсарлага аваад буцаж улам их өрчтэйгээр эрч хүчтэйгээр орох гэдэг тийм зүйлийг бас Steph Curry хийж байсан. Түрүүнд ярьж байсан бөмбөрчин Evelyn гэдэг алдартай бөмбөрчин ч гэсэн өөрийнхөө дасгалуудыг хийж явахдаа хийж байсан юм байна. За энэ болохоор өөрөлдвөл гаднаас тусламж авангаа тэгээ төр зур нөгөө хитрхи өдөр болгон шүдэ зууж байгаа хийж байгаа зүйлээсээ төр зур цаг те өөртөө зориулсан цагийг авдаг ийм байдлаар хийсэн юм байна. За тэгээд дараа нь бас нэг энэ хугацаанд одоо учирч болох бас нэг асуудал юу вэ гэхлээр ерөөдөө нэг газар ерөөсөө сайжрахгүй стак болох те өөрөөр хэлбэл тэрнээс ингээд цаашаа ингээд сайжирч явахгүй байх. Нэг газар ингээд зогсчих. Тийм бас тэглэг зогдох те тийм үед бас таарч болно. За үүний нэг жишээ нь болохоор бас бейсболын R.A. Dickey гэдэг хүн байдаг. За энэ болохоор бейсболын тамирчин байсан. За тэгээд энэ бейсболыг тоглож байхдаа анх ингээд бейсболын айгүй боломжтой тамирчин болох юм байна гэд тэр нэг сургууль дахтаа хүмүүс нь харж байсан боловч энэ тамирчин маань болохоор гарандаа нэг чөмгнийхээ нэг хэсэг нэг юм одоо дутуу юм байна л да. Нэг ясных нэг хэсэг тэрийн дараа нь олж мэдээд тэгэнгүүт нөгөө нэг бөмбөг шиддэг хүний хувьд болохоор тэр гарны тэр байдал маш чухал байдаг. За тэгэнгүүт нөгөө нэг анх багтаа авсан баг нь болохоор за энэ үнийг болигээд нөгөө нэг хамгийн major league гэдэг чинь том лиг тоглох болсон чинь major league тоглох чинь болохгүй. Тэгээ minor league рүү тоглох болдог. За тэгээд өөрийнх нь хувьд бол карьер бол дууссан гэж харж байсан. Ялангуяа ихэвчлэн ингээд pitch хийдэг хүмүүсийн хувьд болохоор бейсбол бөмбөг шиддэг хүмүүсийн хувьд болохоор 30 насн дээр очиод ерөөхдөө 20 насны сүүлээр за 30 насны ихэнх үеэр ерөөхдөө карьерийн хувьд бол хамгийн өндөрлөгтөө хүрээд тэрнээс хойш ерөөхдөө зодог тайлдаг байгаа. За тэр үед нь нэлийн хүрсэн байсан нас нь R.A. Dickey гэдэг энэ хүн болохоор тэнд нь ерөөсө бууж өгөөгүй өөрөөхөөрөө л ерөөхдөө зааш нь улам их хүчтэй ясан байгаа. За тэгээд энийг одоо
явсан. Яхад юу явсан бэ гэхээр тодорхой заримдаа ямар нэгэн зүйлийг урагшаа хөдөлгөж явахын тулд буцаж ухрах бас шаардлага хэрэг гардаг. За тэгээд өдөр болгон чиний хийж байгаа тэр чадвар чинь болохоор өдөр болго ингэ зүлгээд байхаар сайжрах биш. Заримдаа ингэ гацах тохиолдол гарна тий. Энд чинь нөгөө нэг уул руу ингээд гарахаас чинь ингээд уулын ингээд билээс ингээд машинтай гарахад тий жишээлбэл эхэндээ ингээ гайг хуурстай авчихсан сүүл рүү ингээ гацаад тэгэл ингээ сүүл рүү бүр дээшээ гарах тусам явах байлдаг шүү дээ тий. Тэрнтэй адилхан яг ингэн арай их шууд ингээд ихсэрээ орохын хооронд харин ч эсрэгээр нөгөө нэг ингээд нааша цаашаа ингээд далигаад ингээд явах юм бол удаан ч гэсэн одоо хойшил явж байгаа юм шиг тий уулаж оройноос холдоод байгаа юм шиг санагдчих болно. Гэхдээ нааша цаашаа ингээд явангууд баг багаар урагшилдаг. Гэхдээ энэ болохоор урагшилж байгаа гэсэн үг. Нэг газар очоод зогсож байгаа гэсэн үг тий. За энэтэй зүрлэгч болох юм аа. За тэгэхээр ямар нэгэн зүйлийг сайжруулахын тулд ухрахаас бас аргагүй байдаг. Тэнийг бол ойлгох хэрэгтэй. За энэ үед нь болохоор ингээд дээшээ ингээд өсөж явахдаа сүүл рүүгээ ингээд ухраад буцаад ингээд дээшээ өсөйгөө тэгэнгүүт одоо тэгвэл ямар аргаар үзэх вэ гэд тий. Өмнө нь байсан ойлгож байсан зам маань нэгэнтээ алга болсон тий. Тэгвэл шин зам арга зам болохоос өөр аргагүй болдог. Гэтэл ингээд шин арга замыг олъё гингүүт нугасаа тэрүүгээр өмнө явж байгаагүй арга зам ч байхгүй одоо өмнө нь хийсэн тийм туршлагатай хүн ч байхгүй тийм газрууд руу бас орохоос аргагүй болдог. Гэхдээ энд санаа зовхгүй байх нэг зүйл нь болохоор тэр нь болохоор яг газрын зураг байхгүй гэж болно тий. Замын заасан газрын зураг байхгүй гэж болно. Гэхдээ ерөнхий чиглэлийн заасан бол луужин бол яхахгүй энэ тэндээс байдаг. Тэр луужин буюу одоо бусад мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авах гэдэг маань болохоор бас чухал зүйлүүдийн нэг нь болж ирэх юм аа. За тэгээ RADK гэж энэ бейсболын питчер гэдэг хүчээсээ хүмүүс болохоор бусад тий бас мэргэжлийн өөртөө төстэй арга барилаар ажилладаг хүмүүсээс бас ингэж зөвлөгөө авч ирсэн. За тэгээд тэр нь болохоор knuckle ball гэж юм л да бөмбөгөө шидэхдээ ингээд бейсболын чинь ингээд питчер ингээд бөмбөгөө шиднэгүүд маш хурдтай очиж нөгөө нэг цогж байгаа хүн болохоор баг харагдахааргүй тийм хурдтай явдаг. Тэгтээ RADK болохоор өөр сонголтыг хийсэн. Тэр нь болохоор шидэд бөмбөг нь болохоор шууд хурдтай чигээр явах биш, жоохон удаашралттай. Гэхдээ ингээд замдаа ингэж моридаг, баруун зүүн тишээ ингэж моридаг. Тэгээ хаашаа явах чам мэддэхгүй байтал. Тиймэрхүү юм эргэлттэй бөмбөг шиддэг гэсэн юм байна. За тэгээд тэр эргэлттэй бөмбөг шиддэг хүмүүс бол маш цөөхөн байсан. Гэхдээ яг өөр шиг арга барилаар шиддэг хүн байгаагүй. Яагаад гэх юм бол энэ бол онцгой чадвар. Тэрнээс гадна өөрийнх нь гар бол бусад тэр нөгөө нэг эргэлттэй бөмбөг шиддэг хүмүүсийн гарнаас ч гэсэн өөр шүү дээ тий. Гэтэ ерөнхийдөө за ингүүл алах юм байна гэдэг байсан боловч харин яг ийм хэрэгтэй гэдэг зүйл өөрт нь байгаагүй тий. За тэгээд тэр луужингаа бариад ерөнхий чиглэлээ хараад зүгээр ингээд явсан. За тэгээд бусад хүмүүс чам зааж өгч чадахгүй зүйлийг бол өөрөө тэнцээс гаргаж өөртөө заахаас өөр аргагүй болтгоо. Өөрөөр хэлбэл writing your own guidebook буюу одоо өөртөө зориулсан тийм guidebook-ийг өөртөө бичгээс аргагүй болдог. За энэ дээр болохоор тэр RADK гэдэг маань энэ тамирчин маань болохоор өөрт нь зориулсан тэр эргэлттэй бөмбөг өөрийнх нь гарт таарсан тэр эргэлттэй бөмбөг ирждэг аргыг хэрэглээд баг ингээд 30,000 удаа тэр хаананд тэр бөмбөгөө шидсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ түүний дараа маш алдартай тамирчин болж ирсэн. Бүр ингээд 30 насныхаа сүүлээр бүр тэр хүмүүсийн бейсболын тамирчдын хувьд бол ингээд аль хэдийн зодог тайлга болцсон. Тэр үеэр хүртэл ерөөдөө хамгийн өөрийнхөө энэ карьерийнхаа оргилд хүрчтэй бусад тамирчтай харьцуулбал маш сүүл хэсэг байна шүү дээ тий. Тэр үед ингээд ягаад маш алдартай ийм тамирчин болж ирсэн. За тэгээд бүр ингээд хотлоос арах юм бол ерөөдөө энэ RADK гэдэг тамирчны тий туусан замыг харах юм бол нэгэнтээ карьер нь дууссан гэж хэлжсэн. Чи энэс өшөө сайжрахгүй гэж хэлжсэн боловч өөрийнхөө арга барилыг олсноор за тэгээд хитрхи ингээд ердийн хүмүүс шиг шиддэг болж чадахгүйгаа мэдснээ ухраад шинэ арга бариа олоод за тэгмүүд ухрангууд ч нугасаа өмнөхөөсөө муу төвшөнд байгаа юм шиг санагдан тий. Тэрийг хүртэл ингэж даван туусныхаа дараа ухраад детур хийгээд бурууд нөгөө нэг нь тойруу замаар хүртэл ингэж явсныхаа дараа карьерийнхаа өндөрлөгт хүрсэн ийм нэгэн жишээг энд ярьдаг. За тэгэхээр ерөнхийдөө тухайн үедээ амар хэцүү юм шиг те энэ ч ингээд
тэрэндээ ингээд тэглэгдээ зуурчсан инээс сайжрахгүй юм шиг гэж санагдаж болно. Гэхдээ нэг ухраад үзээрэй. Ухрах жахтаа ингээд доошлж байгаа юм шиг санагдаж болно. Гэхдээ тэр бол дахиад цаашлахын тулд яхаарахгүй цагаа цаашлах улам сайжрахын тулд хийх хэрэгтэй бас маш чухал алхмын нэг байдаг учраас энэ дээр санаа зовсны хэрэггүй нэг ухраад тэгээд өшөө холоос шин арга барилаар тухайн хийж байгаа зүйл өөрийнхөө хүрэх зорилго руу нэг дахиад яваад үзээрэй гэдэг зүйлийг хэлж байгаа юм. За дараагийн одоо нэг зүйл нь болохоор яхаарахгүй гадны тусламжгүйгээр сүүл рүүгээ өөрийгөө одоо татаж авах тий хүчээш авах сансандаа хүрэх тий тийм зүйлийг яаж хийх вэ гэж байна. Мэдээж саяын эхний 2 сая ярьсан энэ 2 сэдвэр болохоор гадны тусламжийг сайжин тий бусд хүмүүсээс луужин болгож тий ерөнхий чиглэлээ хайжин гэх мэтчлэн ярьсан. Гэтэл бүр ингээд заримдаа бүр гадны тусламж байхгүй өөрөө хүчээс авахаас өөр аргагүй тийм үйл бас тохиолддог. За түүний нэг жишээ болохоор 1944 онд дэлхийн 2 дугаар дайны үеэр Америкийн усан цэргийн ерөөд бүрэлдэхүүнд маш их усан цэрэг дайчилгаанд гарах хэрэгтэй болсон. За тэгэхэд тэр үеэр болохоор US Navy буюу энэ усан цэргийн бүрэлдэхүүнд нь болохоор дан цагаан арьстай хүмүүс анх байдаг байсан. За тэгээд цэргүүд дайчилгаа нэмэгдэх шаардлагатай учраас хаарын арьстай буюу өнгөт арьстай хүмүүсийг бас татаж цэрэг татхаас аргагүй болсон. За тэгээд анх удаага өнгөт арьстай хүмүүсийг цэрэг татсан. За US Navy бол ерөнхийдөө өндөр шаардлагатай одоо элит цэргийн алба гэдгээр бас алдартай. За тэгээд энийг татах болсон чинь хар ангит арьстай хүмүүсийг татхад ерөөсөө тэр өмнөөс нэр дүнг цагаан арьстай хүмүүс бол энэ нийтийг ерөөсөө чадахгүй дээ тий. Бидрийг удирдна гэж юу гэдгийг гэсэн байдлаар хандлагатай байсан боловч эдгээр хамгийн анхны тэр өнгөт арьстай хүмүүс маань болохоор бүр гайхалтай үр дүн гаргасан. Бусад бүх цагаан арьстай хүмүүсээс илүүгээр топ одоо үр дүн гаргаад тий шалгалтын дээрээ гаргаад за тэгээд сүүлдээ энийгээ төгснийхаа дараа хүртэл удирдах төвшөнд маш өндөр тийм үзүүлэлтээ гаргасан байдгаа. Энэ хүмүүсийг болохоор ерөөхдөө 13 тийм өнгөт арьстай хүмүүс анх байсан. За энийг болохоор Golden 13 бата алтан 13 гэж одоо түүхэнд мөглөгдсөн тийм хүмүүс байдаг юм байна. За тэгээд эдгээр хүмүүсийг ингээ яриад үтсэн чинь юу байсан бэ гэхээр хин нэгэн гадна талаас чинь хинч чамд итгэхгүй байд те. Хинч одоо чиний боломжийг чинь чадахгүй гэж одоо боломжийг хараад за чи чадахгүй юм байна. Тэ чиний дээр бол одоо чадварт чинь итгэхгүй байгаа үед юу хэрэгтэй вэ гэхээр өөрийгөө гадны тусламжгүйгээр татаж гарах тэр шаардлага гардаг. Энэ номдор болохоор bootstrap гэж амлаа. Тэр нь болохоор яг ингэ махчлаад орчуулах юм бол нөгөө нэг өөрийнхөө гутлын үдээснээс чангааж агаад босч ирэхийг хэлж байгаа байхгүй юу? Готлынхаа үдээснээс чангаагаад босох. Тэг ямар ч хинч чам туслахгүй шүү дээ газар дунсан байх үед нь тэгэхэд нь яаж иж байгаа шангаахыг хэлж байгаа. За ингийн тулд болохоор ямар нэгэн одоо гадна талаас чинь сорилтууд ирэхэд болохоор бүгдээрээ өөрийнхөө дотроос тэр галыг асаах шаардлагатай болдог тий. Өөртөө илүү их чадрыг өөрийнхөө одоо өчигдөр би ямар байсан бэ гэдэгтэйгээ өөрийгөө харьцах шаардлагатай болдог. За нөгөө нэг бас өмнөх өөр номнууд дээр ярьж байсан. Энэ бол growth mindset буюу одоо өсөн дэвчих сэтгэлгээтэй бас нэлээд ойролцоо. За тэгээд ингээд чам тослох хүн байхгүй ч болно. Тэгэх юм бол тэр тослох хүн чинь чиний дотор байх боломжтой юм аа. За түүнийг болохоор гаргаж ирэх боломжтой. Энэ 13 болохоор дотроос бие бинийгаа ерөөсөө маш тийм чанга шаардлагатайгаар өөрөөсөө өсөн дэвчсэн. За тэгээд 13-аар нийлж агаад нэг нэгнийгаа илүү их нөгөө чи ингэх хэрэгтэй гэж ингэж шаардлагуудыг тавьдаг байсан юм л да. Тэгсэн чинь тэр өөрөөсөө тавьсан шаардлагууд нь болохоор нийт тэр нөгөө нэг US Navy усан цэргийнхэнд тавьдаг байсан шаардлагаас ч илүү өндөр шаардлагыг өөрсдөө тавьдаг байсан юм байна. За тэгвэл дотроосоо илүү хүчтэй байсан учраас өөрийгөө жинхэнэ нөгөө нэг готлохын үдээсээр гаргаж босгож ирсэн юм байна. За ингээд энэ үед болохоор одоо гадны тусламж байхгүй болчихсон тийм ээ. Тэгэнгүүт болохоор өөрийнхөө одоо зөвлөгөөг бол маш анхааралтай сонсгоор өөртөө зөвлөгөөг тий. Заримдаа ингээд өөртөө итгэхгүй ч юм уу өөртөө одоо хийж байгаа зүйлээ нэг л ингээд итгэлгүй за чадвар байхгүй ч юм уу гих мэдийн одоо санаа төрч магадгүй тий. Тэгэх юм бол өөрийнхөө дээр хийж байгаа зүйлийг ямар нэгэн одоо зүйлийг сурж байгаа байж болно те. Жишээлбэл одоо математик сурж иж болно те. Тэгэх юм бол тэр сурсан зүйлийг хүмүүст тайлбарлаж ярих. Хүмүүст одоо мэдхгүй зүйлийг нь одоо чи мэддэг басан гэж үзэж байгаагаа илүү их
ярьж өгөх, тайлбарлаж өгөх, тэдэнд зааж өгөх. Тэгэх юм бол улам их илүү чиний одоо өөртөө итгэх итгэл түүнээс гадна тэр тухайн одоо мэдлэгийг боловсруулж байгаа чадамж чинь бас илүү сайжирдаг юм байна. Тэгэхээр хүнд заах гэдэг болохоор маш өөр буцаагаад өөрт чинь хэрэг болдог зүйл юм аа. Төрний нөгөө нэг алтан 13 жишээн дээр харангууд нэг хүн нь болохоор нэг төрлийн хичээлийг үзээд за тэгээд хуульч мэрэгчлээ хүмүүсэн бол цэрэг болохдоо тэр хуулийн одоо цэргийн хуулиудыг нь үзээд тэгээд бусад хүмүүстэй заадаг байсан юм. Бусад 12 хүмүүстэй тий. Тэгэнгүүт нөгөө нэг өөрийнх нь сурж авсан мэдлэг нь улам баталгаажаад за тэгээд нөгөө хүмүүстэй ч гэсэн бас хэрэг басан. Тийм зүйлс юм байна. Тэгэхээр бас ийм байдлаар бол өөрийнхөө одоо өөртөө итгэх итгэл болон одоо чадвараа бас ажиглах боломжтой. Заавал хүмүүсээс ингэж ирэл хийх гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ингээд хүнээс үг сонсох ч гэдэг юм уу, хүнээс зөвлөмж авах гэдэг нь болохоор ихэд пассив буюу одоо өөрөөсөө гаргаагүй үйлдэл болгож байна тий. Харин хүнд өгөх, хүнд зөвлөмж өгөх, хүнд зааж өгөх гэдэг юм маань болохоор актив үйлдэл болохоор тархинд чи илүү сайн сууж өгд юм байна. За энэ бүлэг дээр гарч байгаа хамгийн нэг сүүлийн нэг жишээ нь болохоор Everest одоо Alison Levine гэдэг нэг эмэгтэй жишээ байсан. Энэ юм болохоор 2002 онд болохоор Everest-ийн оргил руу гарыг гээд ийм экспедиц байгуулад Америкаас хамгийн анхны Америк эмэгтэйчүүдийн багийг бүрдүүлсэн юм байна. За яагаад энэ эмэгтэй онцгой байсан бэ гэхээр анх төрөхтэй болохоор жоохон төрөхтөө зүрхэндээ ийм нүхтэй төрсөн. За тэгээд ерөөдөө бүр багаас нь чи бол угаасаа ийм хүнд спортер хичээлэх боломжгүй, аль болох зүрхэндээ ачаал өгөхгүй байх хэрэгтэй. За тэгээд амьд гарсан ч юм барыг их юм болж гэдэг тийм байдалтай байсан. За тэгтээ бол Алис нь бол маш хичээгээд сүлрэг бүр Эвересттэй гарыг гэдэг тий. Ердийн тийм маш биеийн бахадын хувьд бүрэн бүтэн чадвартай хүн ч гэсэн Эверестэд бол гарах боломжгүй тий. Маш хэцүү тийм том шалгуур байдаг. Гэтэл бол ингээд анх төрөхдөө зүрхэндээ цорхоотой төрсөн энэ хүн маань бол өөрөө гарыг гэж экспедиц байгуулсан явсан. Гэтэл харамсалтай нь бүр ингээд яг Эверестийн оргилд руу хүрэхэд ингээд оргил нь яг ингээд нүдэн дээр нь харагдаад 100 метрийн цаана ингээд харагдчихад л буухасаар аргагүй болсон. Цасан шуурга болоод за тэгээд буухт нь болохоор тэгээд буугаад оргилд нь гарч чадлагүй 100 метрийн цаана байгаа оргилд нь гарч чадлагүй Америктаа буцаж ирэхдээ бол маш олон хүмүүс тий өө чи чадахгүй байсан байж яах гэж гарсан угаасаа чадахгүй байсан юм шүү өдөр гэдэг маш олон тийм шүүмжлүүдийг энэ тэнд хэвлэлийнхэн ч юм уу тэ бас хүмүүсээс иржсэн юм байна. Тэгэнгүүт энд юу болсон бэ гэхээр заримдаа гаднаас чинь ингээд чамд итгэхгүй тохиолдоод иж болно. Тэгээ түрүүний нөгөө нэг алтан 13-тай адилхан байна шүү дээ тийм ээ. Энэ Алисэн гэдэг бүсэд бол гадна талаас хинч итгэхгүй байсан. Гэхдээ тэр хүмүүсийн хэлж байгаа зүйлийг бол өөртөө буцаагаад сайн нэр өгөх боломжтой юм аа. Юу хийх боломжтой вэ гэхээр заримдаа ингээд хүмүүс ингээд чи чадахгүй гэхэд хахаар нэрээ би чадахгүй ч юм уу гэд тэ өөрийнхөө боломжийг хаах бас тийм тохиолдлууд гардаг. Гэхдээ энэ дэсрэгээр юу хийх боломжтой гэхээр зарим хүмүүс болохоор чамд эргэлзэж магадгүй чи чадахгүй тэ. Тэгээ ялангуяа энэ хүмүүс нь болохоор тэр чиний тухай мэдэхгүй хүмүүс өөрөөр хэлбэл ignorant people би одоо чин чааг мэддэггүй тэр салбарт нь ямар ч хамаагүй хүмүүс хэрэг чадахгүй гэж хэлж яах юм бол харин ч зэрэг эсрэгээрээ одоо сорилт гэж авч үзээд би чамд буруу гэдэг чинь харуулад өгье тэ. I will show them wrong тэ. Чамаг буруу гэдэг чинь харуулад өгье гэж хэлж болно. За эсрэгээрээ харин мэддэг хүмүүс нь харин чамайг чадахгүй гэж яах юм бол заримдаа бас боддооштой юм байна гэж бодож болох юм. Тэгээд харин эсрэгээрээ чамд тэ итгэдэг хүмүүс байж болно те. Гэхдээ тэр салбарыг чи мэдэхгүй. Тэр хүмүүс болохоор угаасаа чиний жоохон хийсэн юмд угаасаа вау гэж бодох учраас тэр бол бас нэг хамаагүй. Дөрөвдөө хүмүүс болохоор төрлийн хүмүүс болохоор чиний салбарыг мэддэг, юм чи мэддэг. За тэгээ чамд итгэж байгаа хүмүүс байж болно те. За тэр харин тэр хүмүүсийн үгэнд итгээд хэрвээ тийм хүмүүс олон төрлийн хүмүүс чамайг чадна гэж хэлээд байгаа юм бол чи чадна л гэсэн. Тэр хүмүүст бол харин итгэх хэрэгтэй. За тэгээд энд хэлэхэд нь болохоор ерөөдөө тийм жижиг одоо гадна талаас ирж байгаа тэр хүмүүсийн одоо дүгнэлт юм эдгээр зүйлээс өөртөө хэрэгтэй тэр цоч одоо жижиг spark те галын тэр жижигхэн гадлыг асаагаад те за тэгээд түүнийгээ өргөжлүүлээд бариад явах шаардлагатай өөртөө гал асааж ийн гэсэн үг шүү дээ тий. За тэгээд өөртөө гал асаагаа цаашаа ингэж явхад болохоор заримдаа хэцүү тохиолдол бас гинтэд гарч ирнэ. Тэрхий хэцүү зөвхөн өөрийнхөө төлөө явахд хэцүү гэж болно. Гэх юм бол өөрөөсөө том зүйлийг бас бодоод
явах юм бол тэр жижигхэн асуусан галаа улам том болгоод бамбар олгоод удаан хугацаанд бас тэрийгэ бариад явах боломжтой. За тэгээд эхний жишээн дээр хэлжсэн алтан 13-ын жишээн дээр болохоор тэр хүмүүсийн хувьд болохоор тэр гассан гал нь бол өөртөө дотроо хичээсэн галууд байсан. Тэгтээ удаан хугацаанд барьж явсан бамбар нь болохоор анх удаа өнгөт арьстай хүмүүс им цагаан арьстай хүмүүсийн хооронд орж ирж байна. Бид нар хэрвээ чадчих юм бол бусад бүх өнгөт арьстай хүмүүсийг чаддаг гэж харах учраас биднээс илүү их том тэр зориг биднэрт байна гэж харсан юм байна. Тэгэнгүүт нөгөө нэг удаан хугацаанд тэр том галыг дүрэлцүүлээд авч явах улам их ирч хүч өөртөө тий готлынхаа үдээсээр татаад босгож ирэх тэр чадварууд нь улам их бадарч асч ирсэн гэсэн үг. За нөгөө Алисон гэдэг эмэгтэй хувьд алах юм бол яг тэр үеэр нь болохоор өөрт нь итгэдэг нэг найз нь байсан. Тэгээ тэр найз нь болохоор би чамайг итгэж чинь те бүр хоёлаа би чамд чадна гэдэг чи мэдчихэж хоёлаа хамт явъя гэдэг хүртэл ярьчихсан. Дахиад Эверест рүү авирэ гэж ярьжсэн юм байна. Гэтэл тэр найз нь болохоор гид зур дарнаас орсон. За тэгээ Алисны хувьд болохоор би тэр найзтайгаа ярьсан учраас тэр найзынхаа төлөө дахиж Эверестэд гарна гээд за тэгээ хоёр дахь удаага гарахдаа болохоор тийм том экспедиц байгуулаагүй. Харин ганцаараа очиод жижиг юм тэр байсан багууд руу өөрөө шингэж ороод тэгээд эцэст нь Эверестийн оргилд гарсан юм байна. За тэгээд чамд итгэхгүй хүмүүстэй чиний тухай ярьж яж болно те. За тэгээд тэр мэдхгүй байгаа хүмүүс ян зүрээр хэлж чадахгүй гэж хэлж болно. Харин тийм тохиолдолд тэр хүмүүст харин би чамд буруу гэдэг чинь батлаад үгүй гэж гих байдлаар тэг хандаад улам зөрөгтэй хичээх хэрэгтэй. Харин чамд итгэдэг хүмүүс салбарын чинь тухай мэддэг хүмүүс чамд итгэж яах юм бол харин чамд боломж байна гэж үзээд улам цаашаа хүчтэй явах хэрэгтэй маа гэж хэлээд энэ бүлэг маань ерөнхийдөө дуусч байна. За 7 дугаар бүлэгт болохоор бид хүүхдийн боловсролд хамгийн ээлтэй хүүхдийн сайн сайхныг гаргаж ирдэг сургууль ямар байдлаар загварчлагдсан байдаг талаар ярилцах болно. Үүнтэй холбоотойгоор зохиогч маань Финлянд улсын жишээг авнаа. За 2000-ад оны ихээр хамгийн анхны PISA шалгалтыг өгөхөөр мянган хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрээс нэг дор хүрэн цугларсан байна. За энэ PISA шалгалт нь яадаг вэ гэхээр хүүхдүүдийн математик, унших, бичих, байгалийн ухааны мэдлэг чадварыг шалгадаг юм шалгалт байгаа. За тэгээд энэ шалгалтын үр дүнд аль сургууль, дэлхийн аль сургууль, аль боловсролын систем нь хамгийн мундаг, сайн байгааг тодруулдаг нэг юм систем байгаа. За тэгээд тухайн үедээ бол Япон, Солонгосыг төрүүлэх болов гэсэн таамаг нэлээд байсан. Гэтэл яг эцсийн байдлаар нэгдүгээр байранд бол Финлянд улс шалгарч ирсэн. За тэгээд энэний углуургыг аваад үзэх юм бол ингээд хүүхдээ үзэхээр 1960-ад оны үед бол финландчуудын 89% нь 8 дугаар ангийнхаа шалгалтыг өгч ард нь гарч чаддаг байсан. Дунд муу таар ус урдаг байсан гэсэн үг тийм ээ. За тэгээд 1950-ад онд финландчуудын оюутнууд бол ер нь нэг таархан дундаж байсан. Тэр цагаас хойш ингээд 50-60 жилийн дараа бол финландчууд маань маш богино хугацаанд их урт замыг туулаад ингээд боловсрын чанараа хамаагүй сайжруулад ирсэн байна. За тэгээд тухайн үедээ хүмүүс болохоор окей анхны шалгалт байсан учраас магадгүй финландчууд азтай байсан. Эсвэл дахиж ингэж давтагдах магадлал багатай гэж үзсэн хэдий ч энэ 3 жил тутам нэг удаа авдаг шалгалтанд Финлянд бас 2003 онд 2006 онд дахиад нэгдүгээр эзэлжээ. За энэ нууцыг судлахын тулд зохиогч грант маань Финлянд улсад очсон байна. Тэгээд янз бүрийн тийм нууц элемент ingredient байна уу гэд очиод үзтэл тэр улсад бол тийм онцгийн яг энэ мэ гэд өгчүүр тийм юм бол байгаагүй. Гэхдээ энэ улсын боловсролын системийг судалж үзсэн олон судалгаан дээр үндэслэхэд зарим зүйлийг ингээд багцлаад энд ингээд хэрэгжүүлж үзэх юм бол амжилтанд хүрэх бас боломж бий гэж үздэг байна. За тэгээд энэ Финлянд улсын боловсролын амжилт нь юундаа байна вэ гэхээр энэ финландчуудын бий болгосон тэр соёл бүтэц гэх юм уу яг энэ боловсролын салбарт анхаарсан байдал нь аягүй чухал байсан байна. За энэ дээр анхаарах нэг чухал юм нь юу вэ гэхээр финландчууд бол хүүхэд болгоны потенциалд итгэдэг. Хүүхэд бүр өөрийн тархи нь үн цэнтэй хайран гэж үздэг. Тэгээд хүүхэд болгонд өөрийн гэсэн байдлаар өсч хөгжих тэр боломжийг нь олгодог. Тэрэнд анхаардагт нь айгүй ач холбогдол өгт юм байна. За тэгээд Финляндийн хамгийн өндөр оноо авдаг, хамгийн бага оноо авдаг хүүхдүүдийн хоорондын ялгаа бол маш бага байд юм байна. Тэгэхээр энэ боловсролын зөрүү нь маш бага гэсэн үг. За тэгээд ер нь бол эдний үндсэндээ баримталдаг зарчим нь юу вэ гэхээр
хүүхэд бүрийн одоо потенциалд хөрөнгө оруулалт хүүхэд бүрт хөрөнгө оруулна. Тэр нь эцэг эхийн одоо боломж, чадамж, орлогоос үл хамаарч одоо хүүхэд бүрт хөрөнгө оруулна гэсэн юм зарчим баримталдаг байна. За харин Америк улсын хувьд бол одоо winner takes it all буюу хин хаан амжилттай байна, хин хаан илүү өгөгдмөл, төрмөл авьяастай ур чадвартай тэр хүмүүсийг дэмжиж явцдаг ийм соёлтой улс. За тэгээд энэ нь болохоор ер нь бол ядуу буурай, ар гэрийн асуудалтай, гачигдaltaй тийм хүүхдүүд бол нэлийн сөргөөр нөлөөлдөг. Ягаад гэвэл энэ хүүхдүүд одоо амжилтанд хүрэхийн тулд асар их тийм олон шалгуур саад бэрхшээлийг даван туулж ижиний ард гардаг. Тэгэхээр энүүгээр одоо Финлянд улстай маш ялгаатай байх нэ. За тэгээд Америк улсын одоо хамгийн хүндлэгдсэн мэргэжил юу вэ гэд хүмүүсээс асуухаар эмч гэж үздэг юм байна. Финляндийн хувьд болохоор тэр нь юу байдаг вэ гэхээр багш. За тэгээд энэ дээр одоо зохиогч маань айгүй чухалчилж хэлсэн нэг үг нь юу байгаа вэ гэхээр одоо альва улсын одоо боловсролдоо зориулж байгаа тэр үнэт зүйл боловсролын төлөө анхаарч байгаа анхаарал нь цаанаас тийм өгдсөн байдаггүй. Энийг бол угаасаа улс төрчид бодлого боловсруулагчид улс нь өөрөө хүлээн зөвшөөрч энийг сонгох хэрэгтэй гэж хэлсэн байгаа. За тэгээд Финлянд улс маань үүндээ хүрэхийн тулд 1970 оноос эхлээд багш нарынхаа боловсролд анхаарч эднэрийг одоо чиглүүлэх зорилгоор томоохон реформ хийсэн байгаа. За тэгээд яагаад вэ гэхээр энэ улс бол одоо улс орноо бүтээн байгуулахад боловсрол бол үндсэндээ хамгийн чухал үнд зүйл юм гэж тодорхойлсон, тодтогсон хүмүүстэй уриалсан байгаа. За тэгээд үүнтэйгээ холбоотойгоор багш нарыгаа хэрхэн ажил сонгон шалгаруулдаг, тэднийг хэрхэн бэлтгэдэг тал дээр маш их анхаарсан. Бүр цоо шинээр өөрчлөлт хийсэн. Багш нарыг заавал одоо дэлхийн том их сургуулиудад, томоохон их сургуулиудад магистрийн зэрэг хамгаалсан байхыг шаардсан. За тэгээд энэ тентгийн дэлхийн орнууд одоо олон орнуудад хэрэгжээд амжилтанд хүрсэн олон жишээнүүдийг эх орондоо авчирсан. За тэгээд багш нарын цалин бол өндөр хэмжээгээр нэмсэн. Багш нар бол одоо бүгдээрээ боломжийн өндөр цалинтай юм хүмүүс байдаг байна. Багш нар нь бол одоо хүүхэд тус бүр дээр анхаардаг тийм онцлогтой. Финляндийн зарчим нь юу вэ гэхээр боловсрол бол хүн бүрт тохирсон тийм tailored буюу одоо загварчлагдсан хүн бүрийн онцлог тохирсон тийм байх ёстой гэж үздэг байна. Финлянд улс бол одоо нэг багшид ойролцоогоор 20 сурагч байдаг байна. За тэгээд энэ 20 сурагчтай багш нар нь анхаарад хувь хүнд нь тохирсон тийм заах арга зүйг бий болгоод хүүхдүүдэд дэмжиж явдаг байна. Тэгэхээр хүүхэд бүрт одоо тусгаарчилсан ганцаарчилсан дэмжлэг, ганцаарчилсан харилцаа, ганцаарчилсан сонирхолтой таарсан тийм хөтөлбөрүүдийг ингээд бий болгоод явдаг ийм үндсэн ялгаатай одоо боловсролын систем байна. За гэхдээ энэ нь ингээд зөвхөн одоо Финлянд улсад байх боломжтой юм уу гэд судалгаа хийгээд үзэхээр бас үгүй юм байна. Жишээлбэл эдийн засагчид Америк нэгдсэн улсын North Carolina мужийн сая оюутнуудыг судалж үзсэн байна. Үүнд нь бол одоо 4-5 дугаар ангийн сурагчид гинт математик унших бичих чадвар дээрээ одоо оноо сайжраад үр дүн ахиц гараад эхэлсэн байна. За тэгээд үүнтэй холбоотойгоор нэг 7,000 багш нарыг бас судалсан байна. Гэтэл энэ бол ерөөсөө багш нартаа биш харин сургуультай онцлог нь байсан байна. Тэр нь яасан бэ гэхээр хүүхдүүд амжилт гаргаад байгаа хүүхдүүдийг хараад үзэхээр тэд нар 2 жил дараалан нэг багштайгаа байсан байна. 2 жил дараалал юм уу? 2 жилээс урт хугацаанд нэг багштайгаа байсан байна. За манай Монголд бас үүнийг хэрэгжүүлдэг. Бага ангитаа 1-5 дугаар ангитаа ингээд үндсэндээ нэг багштайгаа явдаг. Тэгтэл Америкт болохоор жил болгон багш нар нь өөр хүн болоо солигддог. 1-р ангийн багш 1-р ангийн хүүхдүүдтэй, 2-р ангийн багш 2-р ангийн хүүхдүүдтэй ажил явдаг бол энэ яг North Carolina-гийн жишээ дээр энэ яг манай Монголын шиг нэг багш нь хүүхдүүдтэйгээ 2 болон түүнээс жил ингээд хамт ажиллаад явсан ийм судалгаа хийгээд үзсэн байна. За тэгэнгүүт энийг болохоор looping гэж нэрлэж байгаа. За энэ looping хийхээр яадаг вэ гэхээр жил болгон багш нар солигдоод ахаар ингээд тухайн хүүхдийн онцлог, ур чадвар энэ мэдээлэл нь ингээд дараагийн багш руу өгөхдөө алдагдчихдээ юм байна. Зарим тохиолдолд одоо Финлянд бол энэ багш нарыгаа бүр 6 жил дараалаад нэг жилийн заалгадаг ийм онцлогтой байна. Тэгэхээр энэ looping буюу одоо ингээд нэг багш хүүхдүүдэд маш удаан олон жил дараалаад заахаар хүүхдүүдийнхаа одоо мэрэгжилдээ илүү мэрэгших гэхээсээ илүү хүүхдүүдэд мэрэгшчихдээ юм байна.
Тэгэхээр доктортой урт хугацаанд хүүхдүүдтэйгээ ажиллахаар багш нарын хүүхдүүдэд өгөх ур чадвар сайжрахаас гадна багш нартай хүртэл бас нэмэртэй байд юм байна. За тэгээд одоо чинь туршлагагүй байсан багш нар ч гэсэн хүүхдүүдтэйгээ урт хугацаанд ажиллаад тэгэхээр хамтдаа юм өсч хөгжих илүү боломжууд бий болд юм байна. За мөн энэ нь одоо онцгой давуу тал нь юу вэ гэхээр хүүхдүүдийн social emotional буюу одоо сэтгэл зүйн тэр одоо хөгжилд нь бас багш нар нь ингээд өсч хөгжгийг хараад хажуунаас нь дэмжиж туслаад явхад их нэмэртэй байд юм байна. За тэгээ Финланд улсанд болохоор одоо хүүхэд болгон өөрийн гэсэн одоо ганцаарчилсан хувьчилсан тийм дэмжлэг авдаг байх нь. За захирлууд нь бол одоо сурагч бүрийн одоо well-being буюу сурлагаас гадна сэтгэл зүйд нь анхаарч хүүхэд бүр дээр одоо тулж ажилладаг байна. Тэгээд захирлууд нь хүртэл өөртөө хичээл заадаг байна. За энийг бол одоо leading by doing буюу өөртөө үлгэрлэж манлайлах арга зүй гэж нэрлэж байгаа. За тэгээд энэ сургуулиуд юу яадаг вэ гэхээр шалгалтанд зориулж хүүхдүүд юм заадаггүй. Зүгээр л аз жаргалтайгаар хүүхдүүд өөрсдөд нь одоо сонирхлынхаа дагуу юм заахыг урттал болгодог. За тэгээд үндсэн одоо зарчим нь юу вэ гэхээр хүн бүхэнд юм болгоныг заах боломжтой гэж үздэг байна. За сургууль болгон Финланд улсад одоо өөрийн гэсэн welfare team буюу одоо хүүхдийн сайн сайхны анхаарсан тийм багтай байдаг байх нь. За энэ баг нь хинээс бүрддэг вэ гэхээр багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сувилагч, тусгай боловсролын мэрэгжилтэн тэгээд захирлаас бүрддэг байх нь. Ингэж одоо тухайн хүүхдийн ямар нэгэн зүйл дээр сул тал ажиглагдах юм бол тэрэн дээр нь анхаарад хүүхдүүд одоо баг багаар ингээд урагшлахад нь туслаа явдаг байна. Ер нь бол аль болох энэ Финланд улсад хүүхдүүдийг ингэж нөгөө анги үлраах юм уу, хоцрогдуулах тал дээр одоо тийм зүйл байхгүй байхыг хичээдэг байх нь. Уртлаад хаана одоо ямар эрсдэл гарахаар нь тэрэнд ингээд урьдчилаад арга хэмжээ аваад эсэргээлээ явчихдаг байх нь. За тэгээд янз бүрийн байдлаар хоцрогдоод байгаа хүүхдүүд бол одоо багш давтлага өгөх багш нарыг аваад өгчдөг. За тэгээд ер нь эхний хичээлийнхаа жилийн эхний 9 жилийн үед бол нийт оюутнуудынх нь 30% нь нэмэлт дэмжлэг авдаг байна Финланд улсад. Тэгэхээр 9 дугаар анги хүртлээ 9 дугаар анги хүртэлх ихэнх хүүхдүүдийн одоо 30% нь ямар нэгэн байдлаар давтлага юм уу дэмжлэг аваад явдаг байх нь. За тэгээд одоо бүр хаанаас эхэлтийн гэхээр одоо намар бэлтгэл ангийнхаа намраас эхлээд багш нар хүүхдүүдэд зориулаад хүүхэд тус бүрт зориулаад юм ганцаарчлан төлөвлөгөө боловсруулдаг байх нь. Тэгэнгүүт ингээд бидний хувьд одоо ямар заванда багш нар ингэх боломжтой вэ гэд бас бодно. Одоо багш нар маш их завгүй байдаг бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгэхээр багш нар хэдий заванда ингэж хүүхдүүдэд ганцаарчлан төлөвлөгөө гаргах боломжтой байдаг вэ гэд асууя л да. Гэтэл тэр нь одоо яадаг вэ гэхээр Финляндийн багш нар өдөр бүр хүүхдүүд ч гэсэн адилхан өдөр бүр 1 цагийн илүү амрах цаг байд юм байна. Recess time, break time тэгэнгүүт энэ нь яадаг вэ гэхээр одоо хүмүүсийн багш нарын сурагчдынхаа энергийг өндөр байлгах тэгээд одоо сурахад одоо дурлуулах илүү ач холбогдол нөлөөтэй байт юм байна. Тэр хүүхдүүд илүү амрахаараа тэр дундаа ингээд үргэлжлүүлээд дахин сурах сонирхол нь үргэлжлээд залхахгүй тэр шахахгүй ингээд сурд юм байна. Тэр хугацаанд багш нар өөрсдийнхөө энэ захиргааны болон одоо бичиг цаасны ажлаа хийгээд хүүхдүүдээрээ тулж ажиллаж болт юм байна. За тэгээд гэрийн даалгаврын үед бол бас маш бага. За финландчууд маань яадаг вэ гэхээр бэлтгэл ангийн хүүхдүүд бол ерөөсөө 7 хоногт 1 удаа ширээн дээр суудаг. Хамгийн ихтэй нэг хичээл нь 45 минут үргэлжилдэг. Тэгээд ихэнх хүүхдүүд бол тоглож өнгөрөөдөг. За тэгээд энэ нь болохоор ямар судалгаан суурилсан гэхээр хүүхдүүд 6 настайдаа сургуульдаа дуртай, сургуульдаа очих одоо хүсэлтэй байх юм бол энэ нь одоо яваад том болоод ахлах ангид ороод SAT, ACT стандартчлсан шалгалтуудыг хүрээд тэр үедээ шалгалтуудаа хамаагүй өндөр оноо авсан гэсэн юм харилцан хамааралтай үр дүн гард юм байна. Тэгэхээр хүүхдийг бага наснаас нь сургуульд дурлуулах тал дээр маш их анхаард юм байна. За тэгээд үндсэн цөм хөтөлбөрийнх нь одоо нэг хэсэг бол ерөөсөө тоглох. Энийг бол бүр ингээд зайлшгүй мандатчлан оруулсан байгаа. За тэгээд тоглоно гэдэг нь өөрөө одоо суралцахад бол одоо маш их тийм үр нөлөөтэй тийм зүйл байдаг бахан. Тэгээд ингээд хүүхдэд тоглонгоо суралцсанаар одоо оюуны болон одоо хувь хүний зан чанарын тал дээр маш илүү үр дүнтэй байдлаар хөгждөг байх нэ.
За тэгээд Финланд улс маань PISA шалгалтын дээр 2006 он хүртэл 1-р байранд явж ирсэн аа 2009 оноос эхлээд нэлээд хойшоо ухраад эхэлжээ. Тэгээд 18 он гэхэд Европтой дөнгөж 2 жигсэж исэн байна. Гэтэл Европын бас нэгэн улс болох Эстон яг тэдний хийжсэн зүйлүүдийг адилхан дуурайж давтаад багш нартаа анхаарад тэр байдлаар боловсролтоо нэлээд анхаарал ач холбогдол өгсөөр хагаад дэлхийд 5 жигс болсон байна. За тэгэнгүүт энэ яг юунаас болоод ухрах болсон бэ гэдгийг судлаад авч үзсэн чинь ахлах сургуулийн насны хүүгүүд нь одоо суралцах мотивац нэлээд буурсан байна. За тэгээд энэ мотивацийг юу нь яаж хөгжүүлд юм бэ гэдэг тал дээр боловсруулагчид нь нэлээд судалгаа хийгээд янз бүрийн туршилтууд хийгээд за тэгээд хүүхдүүдийг одоо боловсролын сурах арга барил сурах тэр процессд нь хэрхэн одоо сонирхолтой болж мотивацжуулах вэ гэдэг дээр нэлээд анхаарсан байна. За үүнтэй холбоотойгоор маш сонирхолтой нэгэн одоо project хэрэгжүүлсэн нь юу вэ гэхээр Me and My City гэдэг би болон миний хот гэсэн тийм төсөл хэрэгжүүлээд за энэ төсөл нь яадаг вэхээр 6 дугаар ангиас эхлээд хүүхдүүд өөрийн гэсэн энэ project-ыг хэрэгжүүлдэг. Энэ төсөл нь болохоор одоо хүүхдүүдийн entrepreneurial сэтгэлгээг маш их хөгжүүлдэг байна. За тэгээд энэ одоо хөтөлбөртөө хүүхдүүд яадаг вэ гэхээр ер нь бол энэ одоо өөрсдийнхөө амьдарч байгаа шиг бодит хотыг сургууль дотроо бий болгоод тэгээд харин энэ сургуультай одоо янз бүрийн ажил албан тушаалд орох юм бол сурагчид нь өөрсдөө аппликейшнийг өгөөд багш нартаа ярилцлага өгдөг байна. Тэгээд энэ нь яагаад илүү тийм үр дүнтэй вэ гэхээр одоо хүүхдүүдийг өөрөө сурмаар байгаа зүйлээ сурах тийм боломжийг нь олгодог байна. Тэгээд хүүхдүүд бүгд одоо бүр дижитал цалин авдаг байна. Тэгээд тэр цалингаа буцаагаад нөгөө эдийн засгийн эргэлтэнд оруулаад үүнтэй холбоотойгоор хүүхдүүд бол одоо эдийн засаг хүртэл сонирхож эхэлдэг байна. За тэгээд бас нэгэн өөр сэдв хөндөхөд ер нь одоо аливаа мэрэгжлийн хичээлийг сурахад унших бол аюул чухал гэж зохиогч маань нэг хэсэг бүлэгт хайлайт хийсэн байгаа. Жишээлбэл хүүхдүүд одоо унших ямар ч мотивац байхгүй байх юм бол ямар ч сэдвийг угаасаа судалж чадахгүй, сурч чадахгүй, ойлгохгүй. За тэгээд жишээлбэл Финланд улс одоо хүүхдүүдийг төрөнгүүт нь унших дуртай болгохын тулд хүүхэд болгоно нэг гут ном бэлгэлдэг байсан байна. За тэгээд грант зохиогч маань өөрөө одоо маш мундаг эрдэмтэн судлаач хүн байгаа. Тэгээд өөрийнх нь хэлж байгаагаар бол одоо бид нар номыг одоо өдөр тутмынхаа амьдралын нэг хэсэг болох хэрэгтэй, хүүхдүүдэд бэлэглэх хэрэгтэй. Одоо өөртөө ном уншиж байгаа хүүхдүүдэд харуулах хэрэгтэй. Тэр хүүхдүүдэд номын сан тавиачих, номын дэлгүүрт тавиачих харах хэрэгтэй гэж одоо зөвлөсөн байгаа. Зөвхөн одоо гэрээрээ дүр номтой байгаад бол нэмэргүй. Яг ном унших ёстой гэдэг тэр дадлыг өөртөө үлгэрлжиж хүүхдүүд ном уншдаг болно гэсэн байгаа. За тэгэд ер нь одоо угаасаа нөгөө сошиал медиа, дижитал эрдэнэтэй холбоотойгоор ингээд хүүхдүүдийн унших сонирхол хүсэл нь эрс буурч байгааг бол хаана мэдж байгаа. Гэхдээ хүүхдүүд маань одоо өөртөө ингээд номоо сонгодог болохоор номоо сонгох боломжтой байх юм бол тэд одоо уншихтаа илүү тийм сонирхолтой болдог байх нь. За тэгэхээр үүнд нь зориулаад багш нар одоо хүүхдүүдийн унших сонирхлыг нь өдөөх тийм арга хэмжээ авах нь айгүй чухал байдаг байна. За тэгээд ер нь бол одоо Финланд улс нь боловсролын гүйцэтгэлтэй чанарыг одоо хувь хүний тэр нөгөө сэтгэл зүйн байдал well-being-гээс илүү давуу байдлыг ерөөсөө эрмэлзэлдэггүй. Яагаад вэ гэхээр сэтгэл зүй те mental health айгүй чухал гэж үздэг. За ер нь бол Америкийн нэгдсэн улс болон дэлхийд даяар маш олон хүүхдүүд одоо энэ одоо онд сурахын төлөө сайн сурагч байхын төлөө өөрийнхөө сэтгэл зүй одоо тий оюуны эрүүл мэндийг хохироодог. Жишээлбэл одоо Америкийн нэгдсэн улсын ахлах сургуулиудад онд сурдаг мундаг хүүхдүүд бол жирийн одоо хүүхдүүдээс бол 3.5 дахин илүү төгшүүртэй, стресстэй байдаг байх нь. Жишээлбэл Хятад улсын одоо сурагчид бол сурлагаараа маш дээгүүрт бичигдэг. Гэхдээ тэд нар одоо амьдралдаа аз жаргалтай байгаа байдлаараа хамгийн доогуур 10% болж ихсдэг байна. Тэгээд одоо Хятад оюутнуудын талаас илүү хувь нь бол үргэлж тийм гунигтай аз жаргалгүй байгаа гэсэн ийм судалгаа гарсан байна. За тэгэхээр харин Финланд хүүхдүүд яадаг вэ гэхээр нийт одоо 7 хоногийн 2.9 цагийг гэрийн даалгавар зарцуулдаг байна. За энэ бол одоо Хятад хүүхдийн нэг өдөрт гэрийн даалгавар зарцуулдаг цагаас хамаагүй бага байгаа. За тэгээд товчхондоо бол ер нь боловсролын систем гэдэг нь өөрөө хүүхэд бүр
өөрийн гэсэн одоо потенциал төрөх тэр боломжийг одоо хүртгэхээс нааш амжилттай байх боломжгүй гэж одоо хайлайт хийж байгаа. За тэгээд ийм хүүхэд болгон өөрийн гэсэн байдлаар оюуны болон эмоц сэтгэл зүйн хувьд одоо хөгжих боломжийг бий болгосноор бүрдүүлснээр боловсролын систем нь одоо хүүхдүүдийг одоо амжилтанд хүрэхэд туслана гэд энэ бүлэг маань дуусч байна. За дараагийн бүлэг маань одоо багуудын нуугдмал далд потенциалыг хэрхэн одоо хаана хэрэгтэй байдлаар ашиглах вэ? Тэдрийг яаж ил болгох вэ гэдэг талаар ярилцах болно. За үүнийг одоо тайлбарлахын тулд зохиогч маань нэгэн харамсалтай түүхийн талаар ярих болно. За энэ нь болохоор юу болсон бэ гэхээр 2010 оны 8 сард Чиле улсын алт болон Зэсний уурхайд гинтийн одоо уул нуралт болоод газрын гүнд 700 метрийн гүнд уурхайчид гацсан байгаа. За тэгээд энэ хаа байсан Чилийн одоо цөлд болсон явдал. За тэгээд энэ уурхайн одоо уурхаар орох ганцхан ам байсан. Тэр ам нь 700 мянган тонн чулуугаар таглагдаж гацсан байгаа. Тэрний цаана бол нийт 33 уурхайчин гацсан байгаа. За тэдний одоо амьд гарах магадлал нь бол ерөөсөө 1% байсан. Гэхдээ аз болж 69 хоногийн дараа энэ 33 уурхайчин бүгдээрээ гарч ирээд гэр бүлийнхэнтэйгээ ингээд уулзч тэрвэрлсэн байгаа. За тэгээд энэ бол дэлхийн түүхэнд хамгийн удаан хүмүүс газар дор гацсан ийм тохиолдол болжээ. За энэ нөхцөлийн хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ гэхээр одоо тийм доор анхандаа бол амьд хүн байгаа эсгийг мэдээгүй. Яг тэр тухайн уурхайн газрын зураг нь хугацаанд дууссан, хуучирсан тийм газрын зураг байсан. За тэгээд 17 дахь өдрөө энэ аврах баг маань тодорхой хэмжээний жоох итгэл найдвар төрсөн. За үүн дээрээ үндэслээд хоёр нүх ухаад нэгэнд нь хоол хүнс, нөгөөд нь агаар цахилгаан дамжуулах юм нүх гаргаа тэр доор гацсан хүмүүстэйгээ харьцаж эхэлсэн. За тэгээд өмнө нь дэлхийн түүхэнд хизээч ийм одоо аврах ажиллагаа бол хийгдэж байгаагүй юм байна. За тэгээд бид ер нь бол аливаа тохиолдолд ингээд нөгөө багуудыг одоо хамгийн мэдлэгтэй хүмүүсээр бүрдүүлдэг гэж боддог. Гэхдээ яг энэ аврах ажиллагаанд бол илүү одоо маш өргөн хүрээний туршлагатай, мэдлэгтэй, тухайн мэдлэгтэй гүн гүнзгий одоо ур чадвартай, туршлагатай хүмүүсийг авч бүрдүүлсэн байна. За тэгээд энэ аврах ажиллагаанд бол одоо хэн хамгийн чухал нөлөө үзүүлсэн бэ гэхээр үндсэн тэр багтанж байгаагүй 24 настай инженер залуу байсан байна. За тэгээд ер нь аливаа одоо багуудын нуугдмал тэр потенциал, дал потенциалыг тайлахын тулд хамгийн чухал зүйлүүд нь юу байдаг вэ гэхээр манлайлал, удирдлагын тэр арга зүй процесс, багуудын хоорондын харилцааны процесс болон одоо энэ багийн гишүүн тус бүрийн ур чадвар, хувь нэмрийг одоо ашиглаж чадах тийм системүүд бол айгүй чухал нөлөөтэй байд юм аа. За тэгээд ер нь хамгийн шилдэг багууд нь хэн бэ гэхээр одоо гишүүн тус бүрийнхээ ур чадвар хамгийн мундаг сэтгэлгээг ашиглаж чаддаг тийм багууд байдаг бахнэ. За хамгийн ухаалаг багууд бол ер нь ухаалаг хүмүүсээс бүрддэггүй юм байна, бүрдэх албагүй юм байна. За тэгэнгүүт энэ Грантийн өөрийнх нь бас нэг хийсэн мета анализис байгаа. Тэр нь яасан бэхээр 22 судалгааг авч үзээд одоо багуудын нэгдсэн одоо оюуны потенциал collective intelligence гэж байгаа ур чадвар нь хүмүүсийн одоо тэр оюуны чадвараас илүүтэйгээр хүмүүсийнх нь pro-social skills буюу одоо харилцан хамтран ажиллах тэр чадвараас их хамааралтай байд юм байна. За тэгэхээр хамгийн шилдэг багууд нь яадаг вэ гэхээр багаар ажиллах чадвартай хүмүүстэй байж шилдэг байд юм байна. Тэр нь хүмүүстэй бусадтай хамтраад одоо ямар нэгэн ажлын ард гарах, тэрийгэ дуусгах чадвартай хүмүүстэй байж ийм strong team болд юм байна. Шилдэг баг болд юм байна. За тэгээд энэ дээр бол ерөөсөө тэр хамтран ажиллах чухал гэдгийг дахин онцлсан байгаа. За тэгээд энэ дээр хамгийн нэг чухал зүйл нь юу вэ гэхээр хэрвээ багийн чинь хин нэгэн энэ дундаа ингээд сондгороод өөрийнхоороо зүтгээд эсвэл одоо бусдыгаа саналыг сонсохгүй байх юм бол бас нэлийн сөрөг тал болдог талаар ярьсан байгаа. За энэ нь болохоор энэ спортч ч гэсэн адилхан амиа хичээсэн үнэтэй байх юм бол одоо тэр хүн амиацараад бага ялагдaltaл хүрэх
магадaltaй ингээд энэ талаар жишээ дурдсан байгаа. Харин бас нэгэн өөр судалгааг дурдахад энэ эмэгтэйчүүд одоо энэ нийгмийн бусдын төлөө гэсэн сэтгэл бусдыг одоо сонсох, бустай хамтран ажиллах тал дээр илүү эрчүүдээс илүү давуу байд юм байна. Тэгээд энэ ийм одоо нийгмийн pro-social гэж байгаа тийм. За нийгэм шиг одоо бусдыг сонсох, хамтран ажиллах чадвар нь ер нь багуудыг хооронд нь одоо наадаг цавуу гэж зохиогч маань энэ дээр одоо дүрсэлжээ. За мэдээж удирдлагууд бол одоо багт айгүй чухал үүрэгтэй. За удирдлагууд бол одоо бие даасан хүмүүсийг хоорондоо харилцан хамааралтай баг болгоход нь хүртэл ингээд одоо тийм систем бүрдүүлээд хүмүүсээ дэмжиж явах юм эрх мэдэл ур чадвартай байгаа. За тэгээд одоо альва удирдагч болохын тулд бид нар энэ нөгөө тий саяны хэлсэн тэр цавуу шиг хүнийг олох хэрэгтэй. Тэр хүн байж ижил ингээд хаана хин юу ямар ур чадвартай байна тэдрийг бүгдийг олоод хооронд нь цавуу шиг наадаг гэж ярьж байна. Харин бодит амьдрал дээр бид нар яадаг вэ гэхээр манлайлагчтай бол тийм ийм цавуу шиг хүнийг томилхоосоо илүүтэйгээр хамгийн их ярьдаг хүмүүсийг тавьдаг байх нь. За тэгээд ийм хүмүүс нь одоо ур чадвар болон тий авиас тэр мэрэгчлэл нь бол ерөөсөө хамаагүй түлхүү одоо хин хамгийн их нөгөө өөрийгөө илэрхийлж гин хин одоо бусдын яриаг одоо давмгайлж гин тэр хүмүүсийг ингээд манлайлагчаараа тавьчих юм байна. Гэтэл тэр хүмүүс нь одоо яг жинхэнэ нөгөө амиа хичээгч хамгийн том эготой хүмүүс байдаг байх нэ. За тэгээд одоо ийм амиа хичээсэн нарциссистик хүмүүс бол одоо лидершип манлайлах тийм ролд бол орох нь маш олон тохиолдолд байдаг. Гэхдээ тэр хүмүүс бол энэ албан тушаал дээр айгүй тийм үр дүн багтай ажилдаг гэдгийг одоо судалгаагаар гаргасан байна. Харин эсвэргээрээ хамгийн одоо сайн удирдагч манлайлагч нар хэн байдаг вэ гэхээр маш их сонсдог хүмүүс байдаг байна. Одоо яриад байхаас илүүтэйгээр бусдыгаа сонсдог тийм хүмүүс байна. Гэхдээ мэдээж энд одоо ур чадвар чухалтай огт чадахгүй нэг тавьчаад сонсдог сайн хүн байлээ гэдэг ч болохгүй. Гэхдээ дан ур чадвар бол хангалтгүй гэдгийг л одоо энэ дээр гаргаж ирж байна. Тэгэнгүүт энэ одоо аврах багийн манлайлагч удирдагчаар хэнийг тавьсан бэ гэхээр Андре гэж хүнийг тавьсан байгаа. За энэ Андре нь болохоор өөрөө маш тийм одоо pro-social skill set-тэй буюу бусдыг сонсох, бусдтай хамтрах чадвараараа нэлээд одоо олон танигдсан хүн байж л дээ. За тэгээд Андре болохоор яасан бэ гэхээр өөрийнхөө тэр сонсох чадварыг ашиглаад энэ аврах багийн ажиллагаанд маш одоо үр дүнтэйгээр хэрэгжүүлжээ. Тэрээр болохоор за шууд ханзуу шамлал энэ 32 33 хүнийг яаж аврах вэ гэж шууд ерөөсөө яараагүй өөрийнх нь баг бас 32 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Тэгээд нөхцөл байдлыг ойлгохын тулд Андре хүн болгонтэй ярилцлага хийгээд тэдний юу мэдж байгааг нь сонссон. За тэгээд өөрийнхөө доор бас жижиг багуудаа удирдах хүмүүстэй тэрээр өөрсдийн pro-social skill set-тэй бусдад хамтрах ур чадвар сайтай тийм хүмүүсийг удирдлагаар тавьсан. За тэгэнгүүт энэ дээр нөгөө зохиогч маань brainstorming, brainwriting гэдэг юм нөгөө шинэ томьёол бас гаргаж ирж байгаа. За brainstorming хийн гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс олон хүмүүсийн санааг цуглуулж агаад тэр дундаас нэг шилдэг санаа гаргаж ирэх хэлж байгаа. Гэхдээ энэ нь ер нь бод байдал дээр яадаг вэ гэхээр brainstorming хийх тохиолдолд бүгдээрээ нэг дор цуглараад өөдөөс ярьдаг учраас хамгийн шилдэг боломжийн санаа байсан ч гэсэн энэ болохоор тухайн ширээн дээр байгаа хамгийн том эготой, хамгийн яриа, хамгийн чанга дуурдаг, хамгийн нөлөө бүхүүгийн хүмүүсийн санаанд дарагдаад алга болчт юм байна л да. Гэтэл brainwriting яадаг вэ гэхээр хүмүүс тусдаа ингээд өөртөө цаг зав гаргаж агаад санаагаа цаасан дээр бичээд хин нэгний одоо санаан дээр өөртөөх нь нэрийг тавихгүйгээр буцаагаад бөөндөө нэгдээд тэр санааг нь авч хилцээд за энэ санаа боломжийн санаа байна, дэмий санаа байна гэдгийг ярилцаад тэгээд тэр дундаас хамгийн оновчтой санааг эцсийн шийдэл болгож гаргаж ирэхийг brainwriting гэж хэлж байгаа юм байна. За энэний давуу тал нь юу гэхээр одоо хүмүүсийн нэрийг нуудалчаар одоо тэрний санаа тэнийг ч юм уу те энэний санаа гоё гэд хүмүүсийн албан тушаал хин нэгэн долгонох байдлыг бол үгүй хийж байгаа юм давуу талтай байд юм байна.
За тэгээд зохиогч маань бас ухаалаг багуудад эмэгтэй хүмүүс төлөхгүй байдаг гэж хэлсэн надад маш их таалагдсан. Би бол энэтэй санал нийлж байгаа. За яагаад гэхээр эмэгтэйчүүд одоо бусдын үзэл бодол мэдрэмжийг бас их ойлгохыг хичээдэг, мэдэрдэг тийм хүмүүс байдаг. Тэгээд хүмүүс бол эмэгтэй хүмүүс бол яг одоо нэг уушг гэсэн юм одоо ямар янз бүрийн хурал цуглаан арга хэмжээнд бэлтживэл хий гэсэн юм хийчээд орж ирдэг ийм талтай байдаг бахнэ. За тэгээд Андре бол одоо энэ аврах үйл ажиллагаа арга хэмжээндээ яасан бэ гэхээр зөвхөн одоо жилийн улсыг гэхгүй бүр глобал хэмжээнд ийм brainstorming систем бий болгосон. Тэгээд маш олон төрлийн одоо улс орнуудаас, компаниудаас, хүмүүсээс энэ нөгөө хайгуулын болон одоо аврах ажиллагааны саналуудыг хүлээж авсан. За тэгээд эхний төлөвлөгөө нь бол юу байсан бэ гэхээр энэ одоо гацсан чулуу руу маш том нүх гаргаад тэр хүмүүсээ аврах байсан. За яг энэ үед одоо энэ нүхийг ухаад зогсож явах үед Игор гээд нөгөө анх дурдсан 24 настай инженер маань өөрийн одоо компанийнхаа нүх ухдаг тоног төхөөрөмжийг хүргээд явж исэн. Тэгээд яг тэр нөгөө нүхийг ухах гэжсэн инженерүүдэд ингээд өөрт нь илүү хурдан тэр доош нөгөө ангалд хүрэх санаа байна гэдгийг бол хэлсэн. Зөвхөн нүх ухаж явахын оронд яг одоо байгаа тэр нүхнүүдийг илүү тэлээд өөр төрлийн одоо машин ашиглаад тэлчүүл илүү хурдан хүрэх магадaltaй байна гэж Игор хэлж л дээ. За тэгээд энийг нь болохоор нөгөө cluster hammer гэж нэрлэдэг байх нь. За энэ нь бол одоо маш том чулууг одоо дундуур нь нам бяцлаад гардаг тийм тоног төхөөрөмж байх нь. Тэгээд энийг ашиглавал зүгээр юм биш үү гэд зүгээр хальт санаагаа дурдчихлээ. За тэгээд энийг бол нэг хол явна гэж Игор бодоогүй байна. Тэгсэн чинь тэр инженерүүд энэ санаагаа Андретэй нөгөө багийн ахлагчтай хуваалцаач гэж хэлсэн. Игор бол үндэ итгээгүй. Зүгээр нэг санаагаа хэлсэн чинь за магадгүй хүмүүс амь насыг аварч болох зүйл болоо явчихжээ. Харин Аз болж Андре бол түүний одоо санааг дими санаа байна гэж ерөөсөө няцаагаагүй. Харин аль болох за энд нь яаж зөвшөөрөх вэ гэдэг арга зам хайж л те. За тэгээд ингэж арга зам хайсан нь ер нь яванда багаар бэлээ болоод тэд хамтдаа одоо бол юу уул уурхай сайдтай зориулж пич бэлдсэн байна. За тэгээд энэ нь явсаар агаад сүултээ нөгөө аврах багийн ажиллагааны Б төлөвлөгөө болжээ. За хэрвээ одоо энэ Игор жирийн байгууллагад байсан бол хизээч одоо ийм боломж түнд бол барагта байхгүйсэн. Ягаад гэвэл одоо зүгээр одоо компаниар бодоод үзэхээр энэ хүн бол зүгээр дадлагын ажилтан байгаа хгүй тий. Тэгэнгүүт энэ хүн одоо гүйцэтгэх захиралдаа ямар нэгэн санаа хэлэнгүүт тэрийг ингээд компани том зорилго болгоод авчна гэж бол байх боломжгүй гэж одоо зарим судлаачид ярьж байна. Гэхдээ яг зүгээр одоо энэ тохиолдолд бол Андре өөрөө их тийм нээлттэй бусдын үзэл бодлыг сонсдог багийн ажиллагаа сайтай хүн байсан учраас багийн ажиллагаа сайтай хүн байсан учраас энэ одоо хүний санааг сонсоод тэгээд хэрэгжүүлэх тал дээр аль болох бас ингээд хүчин чармаалт өгчээ. За ер нь бол одоо судалгаагаар ингээд багийнхаа удирдагчид зүгээр л ингээд харцсан тулгарх юм бол хүмүүс ингээд өөрийн гэсэн байр сууринаасаа үзэл бодлоо илэрхийлэх тийм эрч хүч авдаг гэсэн юм судалгаа байд юм байна. За энэ бас надад айгүй сонирхолтой санагдсан. Тэгэхээр манлайлагч нар одоо ингээд сонсч ивэл хэрвээ та нар одоо ямар нэгэн хүмүүс хариуцдаг, менежер, захирлууд, удирдлагууд бол одоо өөрийнхөө доор ажиллаж байгаа хүмүүстэй бас ингээд чин сэтгэлээсээ хандах юм бол энэ хүмүүсийнхаа өөртөө итгэх итгэлтэй ур чадварт нас эргээ нөлөөлөх нь шүү. За тэгээд энэ Игорийн одоо энэ санаа бол одоо ерөөсөн юм lattice гэсэн юм системийн үндсэн дээр би болж байгаа. За энэ lattice систем нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь lattice гэдэг юм олон саралжсан юм шат байгаа. Шат шиг юм байгаа. За жирийн шат бол яадаг вэ гэхээр тэрийг нь одоо ladder систем гэж нэрлэж байгаа. Ladder систем буюу жирийн шат нь яадаг вэ гэхээр хүн бол зүгээр шууд удирдлагатаа мэдээлэл өгдөг. Тэгээд энэ мэдээлэл нь бол одоо шууд удирдлага дээр нь гацаад энэ хүн дэмжихгүй бол цаашаа явахгүй ингээд хүмүүсийн creativity тэр жигтэй хүчдэг юм систем байна. Харин lattice систем нь юу вэ гэхээр одоо маш олон төрлийн шатыг нэг шат гэхдээ одоо энэ шат нь болохоор ингээд баруун зүүн тийш ингээд үргэлжилж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо
энэ байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд зөвхөн ганцхан удирдлагатай биш, өөрийнхөө санаа үзэл бодлыг маш байгууллага дотор олон одоо удирдлага хүмүүстэй хуваалцаж болно. Тэгээд тэр дундаасаа өөрийн чинь санааг дэмжиж болох тэр үнийг олоод тэр хүнтэйгээ хамтарч ажиллаад санаагаа хэрэгжүүлэхэд одоо ингээд илүү төхөм гэсэн ийм санааг илэрхийлж байгаа. За тэгээд Игорийн хувьд бол яг энэ одоо латес бүтцийн үндсэн дээр энэ өөрийнхөө санааг дэвшүүлсний ачаар энэ хүмүүсийн амийг аврахад нөлөөлсөн. За тэгээд ер нь яваандаа энэ нөгөө А төлөвлөгөө маань удаашраад Б төлөвлөгөө нь илүү хурдтай болж эхэлсэн. За тэгээд 1 сарын дараа энэ баг маань нөгөө гацсан чулууг нэвтлээд нүх гаргаад тэгээд капсулаар хүмүүсүүдийг гацсан мурхаачтай гаргаж ирж чадсан. Тэгээд анхны гаргаж ирсэн хүнээс 24 цагийн дараа бүх урхаачтай аварсан ийм баяртайгаар дуустдаг түүх байна. За тэгээд энэ бүлгийнхаа төгсгөлд юуг онцлон чухалчлан хэлмээр байгаа вэ гэхээр бид нар одоо зөвхөн өрөөнд байгаа хамгийн ухаантай хүний яриаг сонсоод байвал бид бусад ухаантай хүмүүсийн ухаалаг хүмүүсийнхаа санааг сонсох боломжгүй, тэдний одоо цаана нуугдж байгаа тэр дал давьяасыг гаргаж ирэх боломжгүй орхигдуулж шүү. Тэгэхээр аль болох тэ бусдыгаа сонсдог байгаарэ гэд энэ бүлгийг дуусгая. За дараагийн бүлэгт маань бид одоо далд нуугдмал авьяасыг ажлын ярьцлага болон их сургуулийн эсэлтийн сонгон шалгаруулалтанд хэрхэн гаргаж ирэх илрүүлэх талаар ярилцуулна. За үүнтэй холбоотойгоор Хозе Фернандес гээд хүний талаар жишээ авч ярьж байгаа. За 10 настай Хозе анх одоо Аполло сансрын хөлгийн сансрын нисгэгчдийн одоо саран дээр аялахыг анхаарснаар сансрын нисгч болох мөрөөдөлтэй болсон хүү байгаа. За тэгээд ихээгээ тулд тэрээр одоо цахилгааны инженерийн мэргэжлэр сураад тэгээд анх 1989 онд өөрийнхөө сансрын нисгч болох анкетыг илгээжсэн. За мэдээж тэр үед одоо шууд тэнцээгүй. Тэгээд тэрээр жил одоо шантрахгүйгээр өөрийнхөө ур чадварыг багаар хөгжүүлээл, жил ирэх тусам хөгжүүлээд араас нь 1990, 1992, 1994, 1996 онд ингээд дарааллаад анкета явуулсан байгаа. За гэтэл NASA яг юу хайж исэн бэ гэхээр NASA бол одоо маш өндөр ачааллаар шийдвэр гаргах чадвартай гүйцэтгэлийн operational team туршлагатай хүмүүсийг хайж исэн. За тэгээд амьдралдаа одоо маш олон тийм амжилт гаргасан тийм хүмүүсийг хайж исэн. Гэтэл Хозе бол тийм хүн байгаагүй. Гэхдээ NASA одоо юуг нь анзаараагүй гэхээр Хозегийн ирээдүйд ямар олон мундаг зүйл хийх потенциалтай нь ерөөсөө олж хараагүй. Яагаад вэ гэхээр Хозе бол энэ одоо NASA руу өгсөн аппликейшныхаа хооронд өөрийгөө ингээл дахин хөгжүүлээл ахиулаад яваадсан байна. Гэхдээ л юу ч өөрчлөгдөөгүй, жил ирэх тусам үгүй гэсэн хариу аваад ээж л тэ. За тэгээд NASA яагаад энэ Хозегийн потенциалыг ерөөсөө олж хараагүй гэхээр энэ нөгөө сонгон шалгаруулалтын процесс нь тэрэн зориулагдсан тийм одоо асуултч байгаагүй учраас одоо түүний боломжит потенциалыг ерөөсөө олж хараагүй байна. Энэ сонгон шалгаруулалтын аппликейшн анкет нь болохоор яасан бэ гэхээр ерөөсөө өнгөрсөн одоо гүйцэтгэл болон ажлынхын туршлага тал дээр мэдээлэл аваад харин яг бодит амьдралын туршлага болон ар гэрийнхэн байдлын талаар ерөөсөө мэдээлэл аваагүй юм байна л да. За Хозегийн хувьд бол ерөөсөө бага наснаасаа эхлээд нөгөө цагаачлсан фермийн ажилтнуудын гэр бүлд өссөн. Ээж аав нь англиар ярьдаггүй байсан. Тэгээд өөрөө цэцэрлэгийн нас хүртлээр ерөөсөө англиар ярьж байгаагүй. За тэгэнгүүт энэ хүүхд одоо нөгөө залуу наснда хийсэн амжилтууд нь төдийлөн харагдаг. Угаасаа яг л амжилт байхгүй юм шиг харагдсан. Гэхдээ энэ одоо өргөдлийн материалд өгж байгаа мэдээлэл дунд бол одоо түүний ямар их зовлон зүдгүүр туулсан талаар нь бас нэлээд байгаагүй. Тэр нь бол одоо сул тал гэж зохиогч маань нэлээд одоо судалгаан дээр үнэлж байна л да. За тэгээд зохиогчийн маань хэлж байгаагаар одоо хүмүүсийг одоо хүрсэн амжилтаар нь дүгнэх нь бол маш их буруу юм аа. Яагаад вэ гэхээр аль хэдийн амжилтанд хүрсэн хүмүүсийг одоо сонгож тэднэрт илүү давуу тал үзүүлэх нь энэ хүмүүсийн цааш ирээдүйд ямар потенциал, ямар их зүйлийг хийж бүтээх одоо тэр боломжуудыг нь хаагаад тэрэн дээр одоо бодиттой үнэлгээ хийхгүй байна гэж үздэг байна. За ер нь бол одоо олон тохиолдолд бид нар ирээдүйн одоо потенциалыг
өнгөрсөн одоо ур чадвар гүйцэтгэлтэй нь хольж хутгаад үздэг. Жишээлбэл одоо хүмүүсийн өнгөрсөн гүйцэтгэл нь одоо ирээдүйн потенциалтай ямар ч хамааралгүй байд юм байна. За тэгэхээр бидний хувьд одоо энийг яаж өөрөөр харах боломжтой вэ гэхээр хүмүүс одоо одоогийнхоо амжилтанд хүрэхийн тулд ямар их одоо зовлон зүдгүүр туулж ямар их саад бэрхшээлийн ард гарч ирж тэр амжилтандаа хүрсэн бэ гэдгийг уул нь харж үзэх хэрэгтэй юм байна. За тэгээд ер нь одоо аль ч тохиолдолд ажилч тэр одоо ажлын сонгон шалгаруулагч тэр их сургуулийн одоо өргөдлийн анкетч тэр те энэ одоо хүмүүсийн үнэлдэг тэр зүйл бол жоохон буруу бүтцтэй гэж зохиогч маань үзэж юм. Жишээлбэл одоо хүмүүс бол амжилтанд хүрэх гэж яваа хүмүүсийг шууд хүрээгүй байна гэдгээр нь дүгнэх нь одоо энэ бас системийн алдаа юм аа. Яг л бид нар энэ хүмүүсийн одоо ирээдүйн тэр далд потенциалыг нь олж харж чадахгүй байна гэж үзэж байгаа юм байна. За хүмүүсийг бол ер нь төгссөн сургууль эсвэл ажиллаж исэн компаниас нь болж одоо дүгнэх нь буруу гэж үзэж байгаа. Жишээлбэл нэг 28,000 оюутны судалгааг авч үзээд өндөр ранкингтай нэр хүндтэй сургууль төгссөн хүмүүс бол ерөөсөө нөгөө бусад жирийн сургууль төгссөн хүмүүсээс нэг хэдхэн хувиар илүүтэйгээр нэг юм зөвлөх үйлчлэгээний төсөл дээр сайн байсан гэдгийг дурдж байна. Жишээлбэл одоо Yale гээд Ivy League сургуулиудын нэг Yale төгссөн хүүхдүүд зүгээр Cleveland State гээд мужийн сургуулийн төгссөн хүүхдүүдээс 1.9 хувиар л илүү одоо гүйцэтгэлтэй байсан байна. Хувь нэмэр оруулсан байна те. За тэгээд жишээлбэл одоо Америк нэгдсэн улсад зарим сонгон шалгаруулалтын дээр бакалаврын зэрэгтэй байхыг шаарддаг. Хэрвээ бакалаврын зэрэгтэй байхыг шаардах юм бол нийт одоо хүн амын 50% нь тэр шалгуурыг хангахгүй. Яг л Америк нэгдсэн улсын хүн амын 50% бакалаврын зэрэг байдаг юм байна л да. Тэгэхээр энэ бол одоо маш буруу. Тэрний цаана маш олон шалтгаан далд потенциал байгаа гэдгийг ярьж байна. За тэгээд ер нь олон тохиолдолд одоо менежерүүд ингээд хүний өнгөрсөн туршлагыг бас их хардсан юм байна. Гэхдээ яг бодит судалгааны үндсээр бол энэ бол ерөөсөн онцгийн чухал зүйл биш. 11 мянган хүн дээр хийсэн 44 судалгаан дээр мета анализис хийхэд хүний өмнө ямар ажил хийсэн нь одоо дараагийн ажлын гүйцэтгэлд ер нь харилцан хамаарал байдаг юм байна. Жишээлбэл нэг хүн одоо 20 жилийн туршлагатай байлаа гэж бодоход нэг зүйлээ 20 жил дараалаад хийсэн бас байж болох нь шүү дээ, тийм үү? Тэгэхээр хэрвээ одоо дараагийн ажил нь өмнөх ажилтайгаа ойролцоо ур чадвар шаарддаг бол өмнөх гүйцэтгэл чухал. Тэрнээс бусад тохиолдол ер нь онцгийн хамаарал байдаг юм байна гэж хэлсэн байна. За тэгэхээр ажил олгогч нар бас энийг анхаарал тавиад үзээрэй. За ер нь бол одоо хүний төрөмөл чанар одоо хүнийг эхлэх цэгийг нь тодорхойлдог бол хүний одоо амьдрал дээр олсон тийм бодит character төсвөр чадвар тэр бол хүнийг одоо хэр хол явах вэ гэдгийг нь тодорхойлдог байна. Энэ үг бас надад их таалагдсан. За тэгээд зохиогч маань Том Брэдигийн жишээг авсан. За тэгээд тэр нь яг Том Брэдигийн талаар ярьсан байгаа. За гол нь хүний одоо тэр character буюу зан төлөвшлийн ур чадвар нь төдийлөн ил байдаг юм байна. За тэгээд энийг бид нар ингээд ухаж үзээд үзэхгүй бол бид нар маш олон тийм хүний ур чадвар авьяасыг ингээд алдах эрсдэлтэй байд юм байна. За тэгээд зохиогч маань яагаад энэ NASA-г ер нь энэ сэдвүүт зориулж судлага болсон бэ гэхээр NASA бол угаасаа маш өндөр эрсдэлтэй ажил хийдэг газар. Тэгэхээр энд одоо маш нарийн судалгаа хийж хүмүүсээ сонгодог байгаа. Буруу үнээ сонгочих юм бол одоо бүхэл бүтэн сансрын том мишнийг эрсдэлд оруулаад хүмүүсийн амь насанд хүрэх тийм эрсдэлтэй байдаг. Тэгээд үүнтэй холбоотойгоор одоо зохиогч маань Dwayne Ross гээд ийм NASA-гийн сонгон шалгаруулалтыг 40 жилийн турш хариуцж байгаа одоо хүнтэй ярилцлага хийсэн байна. За тэгээд энэ NASA-гийн сонгон шалгаруулалт нь яадаг вэхээр жилдээ одоо жилдээ нийтдээ 2400-аас 3100 аппликейшн аваад анкет аваад 11-ээс 35 хүнийг сонгох юм байна. Гэхдээ яг энэ сонгон шалгаруулалтын хувьд бол тэд одоо Хозегийн ар гэрийн амьдралын талаар бол ерөөсөн мэдээлэл байгаагүй. Жишээлбэл Хозе бол одоо тариачин гэр бүлээс гаралтай жилдээ одоо 3 сургууль дамжиж сургах хичээлд явдаг. Тэгээд амралтын өдрүүдээр тариан талбайд ажиллаад зарим тохиолдолд нөгөө тариа хураалтын сезоны үед бол
шүнжэнгөө ажиллаад маргааш нь хичээл дээр анхаарал төвлөрөхгүй ийм хэцүү нөхцөл байдал төссөн байна. За ээж аав нь 3 дугаар ангиас дээш боловсралгүй ийм хэцүү орчинд төссөн. Гэхдээ энэ мэдээлэл бол ерөөсөө тэр сонгон шалралтын комист байгаагүй. Яг анхны үндсэн сонгон шалралт нь бол одоо ажлын туршлага, боловсрал, онцгой ур чадвар, шагнал гэдэг зүйлүүдээр цуурлаад янз бүрийн тийм онцгой нөхцлүүдийг бол ерөөсөө асуугаагүй байна. За тэгээд одоо энэтэй холбож ярьж байгаа зүйл нь юу вэ гэхээр манай зохиогч маань өөрөө одоо маш олон төрлийн ажлын сонгон шалралт болон IB сургуулиудын нэлтийн комист бол 20 жилийн турш ажилласан. Гэхдээ өнөөдрийг хүртэл яг ингээд хүмүүсийн одоо дүнг нь сурах гэж байгаа мэргэжлийнх нь одоо хэцүү байдлаас хамаарат харилцан холбоотойгоор гуйж үзэж байгаагүй юм байна. Тэгэхээр өөрөө бас нэлээд зүйл ухаарсан юм шиг байна. За жишээлбэл одоо энэ сонгон шалгаруулалтын аливаа систем бол энэ гүйцэтгэлийг авч үзэх хэрэгтэй гэж өөрөө дүгнсэн байна. За тэгээд жишээлбэл одоо Флоридагийн төгсөгчдийн 1999-өөс 2022 онд төгссөн хүмүүсийн датаг авч үзэхэд тэдний одоо төгссөн дүн нь сурлага нь ирээдүйн одоо амжилттай хэрхэн холбоотой байсныг ингэж авч үзсэн байна. За тэгээд тэр амжилтыг нь бол тодорхой ерөөсөө л одоо нөгөө 10 жилийн дараа олсон орлогоор нь дүгнсэн байна. За 9 дугаар ангийн дүн бол нэг чухал байдаггүй юм байна. Гэхдээ 10 11 дугаар ангийн дүн бол аюул чухал байсан юм байна. За хүүхэд бүрийн дүнгийн голч нь өндөр байх тусам дүнгийн голчийн 1 оноогоор өндөр байх тусам ирээдүйд 5% илүү орлоготой байхад нөлөөлсөн байна. Харин 12 дугаар ангийн дүнгийн голч нь 1 оноогоор л илүү байхад ирээдүйд 10% илүү өндөр орлоготой байхад нөлөөлсөн байна. Гэхдээ энэ судалгаа нь бол цаашдаа энэ хүмүүсийн одоо амжилт орлого нь буурсан хэсгийг бол авч үзээгүй жоохон харгалтай хэрэг гэжээ. За тэгэхээр ер нь бол бид нар нөгөө ар гэр нь хэцүү, ер нь амьдрал нь маш боломж муутайгаас эхэлсэн хүмүүсийг шийтгээд байдаг талтай. Гэтэл ер нь бол бид нар энэ хүмүүсийг ямар урт хугацаа, ямар хэцүү замыг туулсныг нь одоо шагнах хэрэгтэй байдаг гэж зохиогч маань хэлж байна. За тэгээд үүнтэйгээ холбоотойгоор ийм grade point average гэхээс илүүтэйгээр grade point trajectory буюу одоо хүмүүсийн ямар хэцүү зүйлийг туулсан тэрэн дээр үнэлгээ өгдөг болох нь зөвөө гэж үзсэн байна. За тэгээд буцаад нөгөө Хозегийнхаа талаар ярихад Хозе маань яг үндсэн дүнгийн голчороо бол ерөөсөө бусдаас ялгараагүй. За тэгээд харин яагаад энэ Хозегийн одоо их сургуулийнхын дүн нь жил ирэх тусам ингээд дахиад байсныг ерөөсөө ойлгоогүй. За тэгээд энэтэй холбоотойгоор ер нь одоо анх удаа гэр бүлээсээ анх удаа дээд боловсрол эзэмшиж байгаа хүмүүст бол одоо академийн хувьд, хичээлийн хувьд сайн байх нь нэлийн хэцүү байдгийг бас олон жишээгээр дурдсан. Ер нь ээж аав нь хүүхдэд туслах боломжгүй, өөрсдөө тийм үлгэрлэх зүйл байхгүй хүмүүс бол боловсрол нэлийн одоо хэцүү замыг туулж иж амжилтанд хүрдэг байх нэ. За ямар ч байсан тэгээ Хозе маань улирал ирэх тусам дүнгууд нь ахаад тэгээд тэрээр тэрээр их сургуулаа амжилттай улаан дипломтой гэж ярьдэн штэ, улаан дипломтой төгсөөд тэгээд University of California Santa Barbara-д тэтгэлэгтэйгээр магистрт сурах болсон байна. За 1996 онд Хозе маань бүр бууж өгөх шахжээ. Гэтэл яг энэ үед эхнэр нь за одоо чи өөрөө бууж өгч яах нь вэ? NASA-г үгүй гэтэл нь дахиад нэг оролдоод үзэхгүй мүү гэж хэлсэн. За тэр хугацаанд Хозе scuba diving хичээл аваад онгоцны нисгэж болох сургалтанд суугаад тэгээд Орос хэл хүртэл сурсан байна. За 1998 онд дахиад нэг ордлого хийгээд анкет өгсөн байна. Нийт 2500 анкет өгсөн өргөдөл горилогчдоос 120 төгсгөлийн шатанд хүртэл яваад тэгээд Хозег биеийн болон сэтгэл зүйн шалгаруулалтанд оруулсан байна. За нийт нэг хүн 99 оноо авч болох байснаас Хозе 91 оноо авчилтай. За тэгээд дараагийн ярилцлагын шатан дээр ярилцлага авч исэн хүмүүс нь Хозед өөрийнхөө гарал үүсэл бэкграундын талаар ярилцах нэг цагийн хугацаа өгсөн байна. Энэ үеэр Хозе маань одоо тэр тариачин гэр бүлээс гарч ирсэн одоо ар гэрийнхаа зовлон зүдгүүрийн талаар ярих боломж гаргаж ирсэн байна. За тэгээд харамсалтай нь тэрээр бас дахин энэ удаа сансрын нисгэгч болох сонгон шалралтанд тэнцээгүй. Гэхдээ NASA-д цахилгааны инженерээр ажиллах урьдлага ажлын санал ирсэн байна.
За тэгээд тэрээр нэлээд удаан хугацаанд сансрын одоо NASA төвд цахилгааны инженерээр ажиллаж хагаад 2004 онд NASA-д сансрын нисгч болох уу гэсэн урилга иржээ. За нийт анх нөгөө үргэлжлэлийн материалаа явуулснаас хойш 15 жилийн дараа Хозе сансарт явах боломж бүрдсэн байна. За тэгээд 2009 оны 8 сар тэрээр анх удаа сансрын хөлгөн дотор хөл тавьж тэгээд сансар руу 8 минут хөөрсөн байна. Тэгээд сансарт нийт 2 хоногийг өнгөрөөж өөрийнхөө бага насны хүүхэд насны мөрөөдлийг биелүүлжээ. За бид нар одоо энэ Хозегийн амжилтаас юу ойлгож болох вэ гэхээр бид одоо Хозе шиг хэдэн мянган хэдэн одоо мундаг хүмүүсийн далд нуугдмал энэ авиас ур чадварыг үгүй хийж мэдэхгүй байгаа вэ гэдэг асуудал гарч ирж байна. Бидний одоо бусдад хийж болох зүйл ялангуяа удирдлагын хүмүүс, менежерийн хүмүүсийн хувьд бид нар юу хийж болох вэ гэхээр одоо аль хэдийн янз бүрийн дарамтанд ороод тэрнийхээ ард гараад тэрийг амжилтад туулаад гараад ирсэн хүмүүсийг дэмжиж тэдний одоо ирээдүйд хийж болох бие бүтээн босгож бий болох тэр амжилтыг нь одоо гэрэлтүүлээд дэмжиж өгөөч гэсэн нэг тийм санаа гэлээд зохиогч маань энэ одоо номынхаа бүлгийг дуусгаж байна. За энэ хүрээд манай ном маань дуусж байна. Тэгээд ерөнхийдөө нэг амьдралд хэрэгжүүлж болох боломжтой тий. Бүгдийг нь биш юм аа гэхэд зарим нэгэн санаа авах зүйл бас байсан болов уу гэж бодож байна. Тэгээд яг харахгүй нэг Adam Grant-ийн ном тэрний стилтэй. Биднээс өмнө нэг удаа ном уншижсэн ш Think Again гэдэг. Ер нь нэлээд structureтай. За тэгээд эндээс нь ингээд яг хэрэгжүүлчих мэрч юм шиг тийм санаануудтай тийм ном байсан байлаа гэж бодож байна. За тэгээд энэ номыг бол энэ нөгөө арын хуудсан дээр нь одоо энэ ревю өгсөн хүмүүс айгүй олон бол энийг одоо эрдэмтэд бүх одоо сургууль үзүүлж багш нар уншсан байгаасай гэж хэлсэн байсан. Надад анх энэ номыг одоо уншиж эхлүүлэх санаа болсон. Тэгээд одоо ялангуяа багш нар нөгөө жоох хүүхдүүдтэй их ажилдаг, шавнартайгаа их ажилдаг хүмүүс бол энэ хүүхдүүдийнхээ нуугдмал тэр потенциал далд потенциалуудыг яаж гаргаж ирэх боломжтой байгаа тал дээр маш олон хэрэгтэй зөвлөгөөнүүд өгсөн юм шиг санагдсан учраас бас багш нар энэ номыг анхааралтай уншаарай. Эсвэл энэ санаануудыг нь бас нэг хэрэгжүүлээд үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд дугаараа өндөрлөхөөс өмнө спонсород ордё. Think Pharma, Quality for your health, made in Germany. Таны эрүүл мэндийн чанарыг Германд үлдэглэв. Think Pharma. За тэгээд энэ удаагийн дугаар маань үгээр өндөрлж байна. Бас та бүхэндээ таалагдаад мөн амьдралд хэрэгжүүлж болох хэвээр боломжтой зүйлүүдийг бас нэг ч гэсэн зүйлийг энэ дугаараас олж авсан болов гэж найдаж байна. За тэгээд дараагийнхаа дугаар хүртэл түр баяртай. Окей, баяртай.